Таавахны энэ өдрийн амар амгалан айлтгыг за өнөөдрийн үндэсний комисс болон нээлттэй нийгэм форум хамтраад зохион байгуулдаг хүний эрхийн олон нийтийн зураг лекцийн энэ удаагийн зочдоор хууль зүйн ухааны доктор Удирдлагын академийн эрх зүйн танхимын профессор шүүхийн ёс зүйн орооны гишүүн уран цэцэг багшийг урьж оролцуулж байна. Уран цэцэг багш нь 1976 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийн лиг эрх зүйч мэргэжлээр төгсжээ. 1976-аас 1996 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн факультетэд багш, ахлах багш, 1996-аас 1998 онд Олдгонын дээд сургууль хуучин нэрээр сургуульд дэд профессор танхимын эрхлэгч, 1999 оноос 2016 онд засгийн газрын агентлаг болох Удирдлагын академид дэд профессорын албан тушаалд мөн танхимын эрхлэгчийн албан тушаалд тус ажиллаж байсан байна. Тэрээр хөдөлмөрийн эрх зүйн чиглэлээр мэргэжсэн Монгол Улсын цөөхөн эрдэмтний нэг бөгөөд 1999 онд хууль зүйн ухааны докторийн бүтээл тойрон хамгаалсан байна. 1991, 1999 онуудад батлагдсан хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулиудыг боловсруулах ажлын хэсэгт орж ажиллаж байжээ. Мөн эдгээр хууль тус бүртэй холбоотойгоор Монгол Улсын дээд шүүхээс 1991-ээс 2000 он 2005 онууд гаргаж байсан дээд шүүхийн тайлбаруудыг боловсруулахад бичлэн оролцож байсан бөгөөд одоо шинээр боловсруулагдж байгаа хөдөлмөрийн тухай хуулийн төслийн ажлын хэсэгт гишүүнээр ажиллаж байгаа юм аа. Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Азийн банк зэрэг байгууллагын захиалах дөрвөн төсөл, Монгол Улсын засгийн газрын болон төрийн албаны зөвлөл зэрэг төрийн байгууллагын захиалах гурван төслийн ажлын удирдагчаар томилогдсон ажилласан байна. Хууль зүйн ухааны доктор профессор уран цэцэг нь нийт эрдэм шинжилгээ судалгааны 86 өгүүлэлийг дангаараа хамтын 5 бүтээл тус зохиосны гадна хөдөлмөрийн тухай Монгол Улсын хуулийн онол арга зүйн тайлбарыг болон хөдөлмөрийн гэрээ онол хууль практик зэрэг нэг сэдвүүд 4 бүтээл төрүүлсэн байна. За хүний эрхийн төвөөмөл тунхаглалын 23 дугаар зүйлд хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чиглэлээр сонгох, хөдөлмөрийн шударга, аятаа нөхцөлөөр хангуулах, ажлын хамгаалуулах хэрэгтэй. Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр ажил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах ёстой гэж заасдаг. Түүнчлэн Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 хэсэгт ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятаа нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх хэрэгтэй. Хэнийг ч хууль бусаар албатан хөдөлмөрлүүлж болохгүй гэж олон улсын гэрээ хоньноос олон үндэсний хууль тогтоомжуудаар хүний хөдөлмөрлөх эрх, түүнийг хэрхэн хамгаалах талаар тодорхой зааж баталгаа зүүсэн байдаг үлээ. Монгол улс хөдөлмөрийн хуулийг анх удаа 1925 онд батлан дагаж мөрдсөн цагаас хойш оны өдрийн хүртэл хугацаанд 1930 он, 1933 он, 1941 он, 1973 он, 1991 он, 1999 онуудад тус хөдөлмөрийн тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулан шинжилэн баталж байсан төвхтэй юм аа. Эдгээр хууль олон үүнтэй холбогдсон гарсан бусад эрх зүйн их сурвалжуудаар хөдөлмөрийн харилцаанд оролцох талуудын эрх хөдөлмөрийн харилцаанд үндсэн зарчмуудыг тусган баталгаад явуулж ирсэн байна. Гэтэл зах зээлийн харилцааны оны үед хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тийш байх
их тэгш байх зарчим зарим тохиолдолд алдагдах хүний их зөвлөлт явдал харсаар байна. Ийм учраас өнөөдрийн энэхүү лекцээр Монгол улсад хөдөлмөрдөж байгаа хөдөлмөрийн хувь тогтоомжийн зохицуулалт хэрэгжилт болон хөдөлмөрийн хувь тогтоомжийн зохицуулагдах харьцаадах оролцох үедээ ажилтан ажиллагч тал чухам юунд анхаарах вэ гэх мэт асуултанд хариулт өгч харилцсан ярилцъя гэж бодож байна. Тус та бүхнийг энэхүү лекц ажиллагаанд идэвхтэй оролцож санал бодлоо өргөнөөр солилцохыг хүсэж байна. Ингээд доктор профессор Тэорэнц хүсэж явъя. За энэ өдрийн амгалан айлтгая. Миний сэдв бол эндээс захиалсан сэдв хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал гэж ерөнхий сэдв захиалсан. Зүгээр би их олон хүнд сургалт явуулж олон хүний захиалгаар очиж зөвлөгөө өгчээснийхээ хувьд надад зүгээр нэг анзаарэгддэг юм бол ер нь бол энэ хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа талууд энэ харилцаанд оролцох үедээ яг юу ойлгосон байх хэвээр, юунд анхаарлаа хандуулсан байх хэвээр гэдэг зүйл рүү ер нь их анхаарлыг хандуулж хэглүүлж тэрнтэй нь холбож юмыг ярих явдлууд эргээд хөдөлмөрийн хууль практик дээр агуулгаараа хэрэгжихэд их ач холбогдолтой хамгийн таатай тийм ойлголт байдаг учраас ер нь тэрнээс эхлэе гэж бодсон. Тэгэхээр хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийн талаар бол яг албан ёсоор хийсэн судалгаа бол хоёр янзын судалгаа байдгийг Монгол улсад 2014 онд хөдөлмөрийн яамны дэргэд байдаг хөдөлмөрийн институт гэдэг байгууллагын судалсан хамтын гэрээ хэлтсээрийн хэрэгжилтийн байдлыг судалсан нэг судалгаа байдаг. 2015 онд буюу өнгөрсөн онд хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа гэдэг тий 14 онд ингээд онгийн сольцоход 14 онд бол хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн судалгаа гэдэг судалсан 15 онд нь хамтын гэрээ хэлтсээрийн хэрэгжилтийн судалгаа гэдэг ийм хоёр янзын судалгааг бол албан ёсоор манай хөдөлмөрийн асуудал эрхлэх гэсэн төрийн захиргааны төв байгууллага өөрийнхөө хажууд байдаг эрдэм шинжилгээ судалгааны институтээрээ дамжуулж хийлгсэн байдгийн. Зүгээр яг тэр судалгаануудыг бол бид нар бол тодорхой хэмжээгээр ашигладаг. Ялангуяа хуулийн өөрчлөлт шинжилтийн асуудал яригдж байгаа өнөөгийн нөхцөлд бол тэр судалгаанд дурддагдж байгаа статистик баримтуудыг бол бид нар жишээ болгож тэрэндээс хуурлаж бас зарим асуудлыг батлах, нотлох замаар зарим өөрчлөлт хийх үндслээ тэндээс гарах замаар ашигладаг. Гэхдээ уг институтийн хийсэн судалгаан дотор бол бас яг одоо хөдөлмөрийн харилцаа орчин үед ялангуяа 90-ад оноос хойш Монгол улс хөдөлмөрийн харилцааны яаж зохицуулагддаг болсон тэр чанарын өөрчлөлтөнд суурилсан тийм судалгаа бас хараахан болж чадаагүй нэг учир дутагдал байдгийн. Гэхдээ судалгаа хийгдсэн юутай ч гэсэн эхний алхмууд хийгдсэн явдал их ач холбогдолтой байдаг. Зүгээр судлаачдын зүгээс жишээл хөдөлмөрийн хэрэгцээ судалдаг сөөхөн судлаач хуульчид байдаг гэсэн нэг яг тоогоор ярих юм бол мэрэгшиж яваа гэж байгаа маань чи бид чинь мэрэгшиж яваа юм мэрэгссэн чинь байхгүй. Тийм нэг 3 хүн байдгийг. Тэгээ бид 3-ын төвшөнд хийсэн судалгаанууд бол би жишээлбэл өнгөрсөн онд бид нар Монгол улсын одоо шүүхүүд гаргасан хөдөлмөрийн маргааныг шийдсэн шүүхийн шийдвэрүүдээр дамжуулж хөдөлмөрийн харилцааны зохицуулалтанд гарч ирж байгаа учир дутагдaltaй зохицуулалт талууд ер нь яг юун дээр алддгийн ондгийн гэдэг дээр хийсэн тийм судалгаа энэ олон улсын хөдөлмөрийн байгууллагаар дамжаад олон улсын хөдөлмөрийн байгууллага англи хэл дээр орчуулад гишүүн улс орнуудаа тараацсан юм судалгаа байдгийн. За бас бид нар одоо сүүлийн 15 жилд шүүхүүдийн шийдсэн хөдөлмөрийн маргаантай хэрэгээр яг одоо бол судалгаа хийгээд хараахан дуусаагүй. Бүх аймаг одоо нийслэл дүүргүүдийн бүх 3 шатанд шийдсэн хэрэгүүд зарим нь бол анхан шатан дээрээ тэгээд дууссан, зарим нь даваад, зарим нь хяналтаараа явсан гэдэг үг шийдэгсэн хэрэгтэй холбоотой ийм шийдвэрүүдийг бас судалж байгаа. Тэгээ энэ бүхний эцэст бол юунд бид нар анхаарч ирэхээр ерөөсөө нийгэмд хөдөлмөрийн хууль тогтоомжтой холбоотой ер нь ямар асуудал тулгамдаад байгаа. Хөдөлмөрийн хуулийн зохицуулалт нь өөрөө хөдөлмөрийн харилцааны өнөөгийн практикт нийцэж гэнэ үгүй юу
гэдэг асуудлаар бид нар ийм бодиттой бүр нотлогоотой ийм судалгаа гаргаж авахгүй л ингээд хичээгээд байгаа юм л да. Тийм учраас тэр судалгааны зарим зүйл энд яригдана. Гэхдээ ямар ч тохиолдолд байсан магадгүй одоо зарим улсууд 91 оны хууль гарцгаад 99 онд өөрчлөгдөд одоо бас шинэ хуулийн шинжилсэн найруулгын төсөл мөн өнөөдөр тэнд бас бид нар ярьж байгаа л ирж байна л да. Энэ парламент дээр ер нь уулын батлах ийм юунд н орсон. Сүүлийн ер нь 2 удаагийн парламентээр ажлынхаа хуулийн төслийн жагсаалтан дотор орчход тэгээ өнгөрсөн жил хариугүй хэлцэг 1 удаа орчход тэгээ дараагийн удаа бол бас нэг тийм улс төрийн үзэл бодол шийсэн юм тэгээ хойшлуулсан юм байж байгаа. Ямар ч байсан 2008 оноос эхлээд шинжилсэн найруулгын төсөл ингээ гарцсан. За ингээр улсууд ойлгох тэртээ тэргүй хууль шинжлэгдэж байгаа юм байна штэ. Одоо хуучин хууль дээр чинь гэж ойлгож магадгүй. Гэхдээ энд нэг юм анхаарах хэрэгтэй бид нар. Юу гэхээр ерөөсөө хэдийгээр шинэ хууль гарлаа ч гэсэн энэ бол тогтолцооны шинжилттэй холбоотой хууль биш. Учираас тогтолцооны маань хүрээнд хөдөлмөрийн хуулиар зохицуулагддаг харилцаа хөгжиж, баяжиж, гүнзгийж байгаатай холбоотой өөрчлөлтүүд байгаа болохоос биш тийм чанарын тогтолцооны өөрчлөлтөөс үүдсэн чанарын зарчмын өөрчлөлтүүдэд буюу тулгуурласан шинэ хууль гарахгүй. Ийм учраас өмнөх тогтолцоо өөрчлөх үед анх гарч ирсэн өмнөх 2 хуулиудын ерөнхий агуулга үзэл баримтлал зарчим бол нэлээд хэсгэн суурлаад одоо уламжлагдаад дараагийнхд бол хадгалагдаад явна. Энэ бол туулийн ойлгомжтой. Тэгтэл чанарын өөрчлөлт яг хаана гарсан гэхээр ерөөсө 91 оны хууль бол үндсэндээ чанарын их том өөрчлөлт хийсэн. Тэр өөрчлөлтөд нэлээд сайн хийж агуулсан ирээдүйг харсан зах зээлийн харилцаа нэлээд боловсронгуй болох үед хүртэл энэ хөлсний хөдөлмөр яаж зохицуулагдах ёстой гэдгийг нэлээд тооцож 20 гаруй улсын гадаадын улсын хуулийг бид нар судлаж олон улсын хөдөлмөрийн байгууллагын энд бас техник их тусалцаа дэмжлэг үзүүлж тодорхой их туршлагатай мэрэгчлэтнүүдийн гаднаас авчир зөвлөгөө өгч энэ тэгж боловсруулагдсан ячаар 91 оны хууль бол үндсэндээ ер нь Монгол улсын хөгжлийн нэлээд олон 10 жилийн үеийг дамжсан хөдөлмөрийн харилцааг зохицуулахад үндсэн агуулга байр суурь нэг хөндөгдөөд зарчмын их өндөр том өөрчлөлт хийгдэхээргүй тэр төвшөнд суурьж хийгдсэн хууль байдаг. Тийм учраас бид нар ер нь ямар зарчмын өөрчлөлт тэр үеэс өнөө хүртэл яваад байгаа гэдгийг их сайн мэдэх хэрэгтэй байдаг. Тэгээ энийг мэдээгүй явдал эргээд ер нь хүн чинь ойлгоогүй юм дээр их алдаа гаргадаг шүү дээ. Тэгэхээр угаасаа тэр хуулийн өөрчлөлт тэр хуулиар зохицуулагддаг харилцааны өөрчлөлт ер нь юу байдгийг гэдгийг ойлголгүйгээр өмнөх тогтолцооны үед уламжлагдсан юмыг дамжуулж авч явсаар байгаад тэр нь яг тодорхой тохиолдлыг маргаан гарахад нөгөө хуулийнхаа хэрэглээтэй зөрчилдөд тэгээ шүүгтэр очихоор голдуу ажил олох сал буруудаад ундаг ийм тохиолдол бол маш их байдаг. Тэгэхээр энээс сэргийлэхийн тулд бид эхлээд юу ойлгох ёстой гэхээр ер нь манай хөдөлмөрийн хууль тэр хуулиар зохицуулагддаг хөдөлмөрийн харилцаанд ер нь чанарын өөрчлөлт 90-ад оноос хойш өнөө хүртэл одоо хадгалагдаад явж байгаа тэр суур өөрчлөлт юу гэдгийг энийг сайн мэдэх хэрэгтэй байдаг. За энэ талаар бид нар юм ярина. За тэгэхээр энд юуны өмнө бид юу гэх анхаарна. Өнөөдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль 91 онд үйлчилсэн хөдөлмөрийн хууль шалгаагүй өнөөдөр үйлчилж байгаа хөдөлмөрийн хууль шалгаагүй одоо дараагийн хууль батлагдаад гарсан шалгаагүй тэнд нэг юу байдгийг гэхээр энэ хууль батлагдаж байна гэдэг маань тухайн хуулиар зохицуулагддаг харилцаанд оролцогчдын хоорондын үйл ажиллагааг төр зохицуулж өгч тэр харилцаанд хэм хэмжээ тогтоож оролцож байгаа хэлбэр байдаг. Тэгэхээр тэгэж төр оролцохдоо яаж яах вэ гэхээр 91 оноос өмнө бол төр өөрөө угаасаа өөрөө ажил олгогч байсан. Өөрөө бол нийгэмд бүр дангаараа ажил олгогч байсан. Төрөөрөөс өөр ажил олгогч байгаагүй. Тэгээд дээр нь нэмээд төр өөрөө хууль тогтоох эрх мэдэлтэй. Тэгээд ажил олгох эрх мэдэл, хууль тогтоох эрх мэдэл хоёр нэг субъектэд давтцахаараа тэр субъект бол нөгөө хууль тогтоох эрх мэдлээ ажил олгох эрх мэдэлтэйгээ уялдуулаад өөртөө тохирсон зохицуултыг хуулиараа дамжуулаад хийх юм боломжтой. Өөрөөр хэлбэл бид өмнө нь улсын үйлдвэр албан газарт ажиллаж байсан, ажил олгогч бол төрөл байсан. Төр тэрний зэрэгцээ хууль тогтоохдоо бол өөртөө ажиллаж байгаа улсуудын хөдөлмөрийн харилцааг өөрийнхөө онцлог тохируулаад яаж зохицуулах боломжтой, яг тэрүүгээр өөрийнхөө одоо хүсснээр ингээд зохицуулах, тэрнийгээ бүгдийг хуулинд суулгаад өгөх, тэрнийгээ дагаад нарийн заавар журмуудыг бүгдийг гаргаад ингээд цэгцлээд тэр ажил олгогч төр буюу тэрнийг төлөөлж байгаа улсын үйлдвэр албан газар байгууллагын захиргаа тэнд ажиллаж байгаа ажилтан холбооч хоёрын хооронд өдөр тутам байнга ашийн байран дээр үүсэж байгаа харилцааг бүгдийг орхигдуулуулгүйгээр хэм хэмжээ тогтоож зохицуулах ийм их өргөн боломж тэр үед бол байж ирсэн. Энэ боломжийг гэсэн төр их сайн ашиглаад тэр үед бол хууль чих өөрөө том байсан. Тэрнийг дагаад маш олон эрхийн акт зөвхөн хөдөлмөрийн харилцааны салбарт гэхэд одоо яг миний тооцоолсон юу байдгийг миний шавнаар мэдчихэж байгаа би нэг л тоо хэлдэг.
250 зүйлтэй хөдөлмөрийн хуулиар дагаад 1200 журам одоо хуульчилсан акт үйлчилдэг байсан. Тэр бол зөвхөн хөдөлмөрийн харилцааны хүрээнд гарч байгаа харилцаа шүү дээ. Зохицуулдаг хэм хэмжээ шүү дээ. Ийм нүсэр том эрхийн акт чинь цаанаа юу хэлж байгаа гэхээр ерөөсө төр ажлын байран дээр үүсэж байгаа бүх асуудлыг бүгдийн детальны тооцоол мэдээл ямар нэгэн илүү дутуу юм орхилгүйгээр бүгдийн хуулийн зохицуулалтанд хамааруулах оруулдаг боломжтой байсан. Тийм учраас тэр үеийн байгууллагын удирдах албан тушаалтнууд бол тэр 1200 дотор тэр 250 дотор өнөөдөр өөрийнх нь өмнө зогсож байгаа тэр ажилтнтай холбоотой асуудал, тэр тасаг хэлтсийнхний, тэр баррикадынхны ажлын асуудал, цалин хөлсний асуудлыг бол өнөө 1200 дотор 250 дотор ирээд тэнд угаасаа хариу нь байж идэг. Тэгээ шийдчихдэг байсан. Тэр их амархан байсан, амар байсан. Зүгээр яг механик техникийн хувьд тэр 1200 дотроос юм ирж олох яахан хэцүү. Гэхдээ тэрний чи бас хялбарчлаад нэгж үтцсүү тэр үед байсан шүү дээ. Байгууллага дээр хуулийн хэлц дотор хууль тогтоомжийн лавлгаа бүртгэлийн газар мазар гэдэг тэрнийг хариуцлах тусгай мэргэжилтээ А үсгээс эхлээд Яа үсэг хүртэл бүх гарсан эрхийн актуудыг гаргаад тэгээд цалин хөлсгөлтөл А үсгтгээр ихсэн эрхийн акт дотор ямар нэртэй эрхийн акт дотор цалинтай холбоотой ямар залт байна гэдэг ингээ бүгдийг байршуулаад тэрнийг үзэл асуудлыг шийдчихдэг юм боломжтой байсан. За тэгтэл 91 он болоод эрэнгүүт өнөө тогтолцооны өөрчлөлт гарч ирээд төр дангаараа ажил олгогч биш, төр бага ажил олгогч болоод 150 мянган хүнийг л ажил олгогч албан агчтай. Бус нөгөө ажил олгогч зэрэгцээд гараад ирж байгаа. Ялангуяа зах зээлийн нийгэмд бол хамгийн гол том ажил олгогч хувийн хвшилийнхэн байдаг. Хувийн хвшил, төрийн бус байгууллага, за тэгээд нийтийн шинжтэй өмчлөгч нар дотор чинь хамтарсан өмчлөгч нар гэл гадаад дотоод ингээл маш олон өмчийн төрөл хэлбэрүүд гараад ирэнгүүт тэр төрөл хэлбэр болгоны хүрээнд тэр өмчтөнгүүд чинь бүгдээр ажил олгогч болоод явчихдаг. Тэгэхээр төр хуучин өөртөө тохируулаад өөртөө ажиллаж байгаа улсуудад тохирсон зохицуултыг өөрөө мэдээд бүгдийг хуульчлаа зохицуулчих болдог байсан бол одоо тэгж чадхаа байгаа. Төр бол яг байрандаа ирээд 150 мянгийнхаа асуудлыг төрийн албаны хуулиараа хөдөлмөрийн хууль хоёроор зохицуулчих. За үлдэж байгаа өөртөө ажилддаг бусад улсуудын харилцаанд төрийг үйл яах гэж ордог гэхээр энэ хоёр талын хооронд тогтож байгаа хөдөлмөрийн харилцааг төр тэнцвэр тогтоож оролцдог болсон. Тэнцвэр тогтоож оролцсон. Тэрнээс биш өдөр тутмын хөдөлмөрлөх үйл ажиллагааг детальны энгийн байх ёстой, тийм байх ёстой гэж хууль зүйн зохицуулт хийж одоо процессын зохицуулж оролцохоо бараг байчихсан. Тэнцвэр тогтоож орно. Тэнцвэр тогтоож орохын гол нь бол дандаа баталгаа, хамгаалалт, за маргаан зөрчлөөс сэргийлсэн шинжтэй маргаан гарлаа гэхэд тэрнийг ямар арга замаар, ямар механизмаар дамжуулж шийдэх үү гэсэн тийм төрийн оролцоо гарцаагүй шаардлагатай тийм цөөхөн харилцааг төр хуулиараа зохицуулдаг болсон. Тийм ч учраас өнөөдөр үйлчилж байгаа манай хууль бол тоо хэмжээний хувьд ч гэсэн өмнөх тогтолцооныхоос маш бага. Одоо 99 оны хөдөлмөрийн хууль бол 141 зүйлтэй. Гэхдээ энэ 2008 онд нөгөө хөдөлмөрийн эрүүл аюулгүй ажиллагааны тухай хуулиар тэрний нэг 6 дугаар бүлгийн 17.8 залт тэр хууль руу шилжчихсэн шүү дээ. Тэгээ 17.8 залт нь сугараад явчихаар одоо яг факт хэсгээ 124 залт хөдөлмөрийн хууль. За энийг дагаад өнөө миний хэлээд байдаг өмнөх тогтолцооны үед 1200 эрхийн акт байсан гэдэг маань одоо нэг 10 хүрэхгүй л хуульчилсан акт буюу хөдөлмөрийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн их хурлаар баталсныг хэдхэн дүрм журам л баг. Тэгээ ийм юм цөөрчэн гэдгсэн цаанаа юу гэсэн үг вэхээр тэр бол их цөөхөн харилцаанд оролцсон шүү. Ажил олгогч ажилтан хоёрын хооронд ажлын байран дээр үүсэж байгаа тэр харилцааг төрийн тэр хууль бол их цөөхөн зохицуул тогтоож өгнө шүү л гэсэн үг. За ийм ч учраас улсууд одоо яадаг вэхээр өнөө хөдөлмөрийн хуулийг эргүүлж байгаад асуудал байгууллага дээр нь босоод ирэнгүүт ажилтан албан агчдын цалин хөлс хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудал босоод ирэнгүүт дараагнаар хүний нөөцийн ажилтнууд энэ төр бүгдээр өнөө хөдөлмөрийн хуулийг сөхөөд эхэлдэг, эргүүлээд эхэлдэг. Үүсэн асуудлын хуулиараа зохицуулагдаж байна. За гэтэл гайтай юм шиг тэр асуудал нь хуулийн дотор байхгүй гэж хэлдэг. Өөрөөр төр оролцох шаардлагагүй асуудал учраас тэр нь зохицуулт тогтоогоогүй орхицсан байдаг. Гэхдээ энэ одоо орхицсан юм чи яах вэ гэж. За ингэнгүүт одоо орхицсан юмыг яах вэ гэдэг асуудал гарч байна. Орхицсан юмыг яах вэ гэдэг маань юу гэсэн үг гэхээр бидэнд их боломж олгож байгаа. Ажил олгогч ажилтан хоёрт. Тэр орхицсан асуудал чинь төр оролцох шаардлагагүй. Төр орё ч гэсэн зохицуул тогтоож чаддаггүй асуудал учраас орхичоод байгаа. Тэрнээс танай дээр үүсэж байгаа тэр харилцаа бол байх ёсгүй харилцаа биш. Байж л байдаг харилцаа гагцгүй төрийн оролцоогоор зохицуулагдах шаардлагагүй. Тэгэж зохицуулах боломжгүй харилцаа учраас хий яах вэ гэхээр өөрсдөө шийдгэж хайж байгаа. Тэгээ өөрсдөө шийддэг арга зам нь юу гэхээр дотроо хэм хэмжээ тогтоох явдал. За энэ дэлгэцэн дээр
Ажил олгогч аж ахуйн нэгж байгууллага дээр салбарын гэж хэлээд байна. Энэ зүгээр шинэ хуулийн найруулган дотор бол дотоод хэм хэмжээгээд орцсон байгаа. Юутэй ч гэсэн салбарын буюу дотоод хэм хэмжээ тогтоох гэж. Тэр дотроо хэм хэмжээ тогтооно гэдэг чинь төрийн хуулинд юм байхгүй боловч танай дээр одоо шийдэл хүлээгээд үүсэж байгаа харилцаагаа өөрсдөө шийдэхдээ яаж шийдэх вэхээр дотроо хэм хэмжээ тогтоож шийдэх гэсэн. Тэгэхээр ингээд дотооддоо хэм хэмжээ тогтоох энэ боломж бол үндсэндээ хөдөлмөрийн харилцааны хоёр талд асар их өөрсдийнхөө онцлог, тухайн үеийн нөхцөл байдал, тэр үүсэж байгаа харилцаанд талуудаас нөлөөлж болохоор одоо хүчин зүйл энэ төр их зөв тооцоод өөрсөндөө тохируулаад асуудлаа шийдэ гэсэн маш их өргөн боломжийг олгож байгаа ийм их таатай нөхцөл бүрдсэн 91 оноос эхлээд. Зүгээр энэнийг бид өнөөдөр хүртэл ойлгохгүйгээр ихэнх ажил олгогч нар, ихэнх ажилтан юу гэж үзээд байна гэхээр ийм асуудал манай дээр үүсээд байна. Миний нэг ийм асуудал үүсээд байгууллага дарга шийдэж чадахгүй байна. Энэнийг яаж шийдэх юм чинь хуулинд алга байна штэ. Ямар нэгэн дүрм журманд алга байна штэ гэж гомдол гаргаад итдэг. Тэгэхээр энэ бол яг хөтэ хуулиа үзээд нөгөө хуулийг дагаж гарч байгаа нэг 10-аад дүрм журм байгаа. Тэрнийг үзээд байхад тэр асуудал байхгүй байгаа учраас хүн бухимдаад байна. Гэхдээ энэ бухимдалд яаж тайлагдах ёстой гэхээр хэрвээ эд нарыг үзээд дотор нь юм байхгүй бол энэ юу гэсэн үг гэхээр та нар өөрсдөн дээрээ шийд. Ажил олгогч дангаараа юм уу эсвэл нөгөө асуудал үүсэж байгаа талтайгаа тохиролцоод яриад ингээд хэм хэмжээ тогтоож шийдэх. За энэ шийдэл өнөөдөр практик дээр ямар байдгийг гэхээр ийм хуулиар зохицуулагдаагүй өөрсдөн дээр нь тунаад үлсэж байгаа асуудлыг яаж шийдээд энэ нөхөрөө манайх бол дотроо хэм хэмжээ тогтоож шийдэхээс илүү тухайн үед шийдвэр гаргах эрх мэдэлтэй менежер, удирдах албан тушаалтнууд шууд өөрсдөө шийдээд байгаа. Зүгээр ингэж шийдэж болно. Жишээлбэл энэ ажилтнанд захиргааны чөлөө яаж өгөх юм? Хэд хоног өгөх юм? Өгтөө олговортой өгөх юм уу, үгүй юм уу гэдэг юм уу? Энэ хүнийг ажлын байран дээрээс нь хөндөрөхгүйгээр гэхдээ орон цагаар юм уу ажлын цагаас нэг хэдэн цагийн өмнө гаргаад мэргэжлийн дагуу сургалтанд яаж хамаарах юм? Ингээд сурч байгаа хугацаанд тэр төрүүлээд явчихж байгаа ажлын цагтаа давхцуулаад сурч байгаа тэр цагийг ажилласан тооцох юм уу, үгүй юм уу? Салингийн яах юм? Тэгээд сургалтынхаа чиглэлээр шалгалт өгөх бол шалгалттай үед нь одоо энэ ажлаас нь хөндөрүүлэх үү яах вэ? За манайд энд сайн ажиллаж байгаа ажилтнуудаа шагнах асуудлыг яах вэ гэх их олон юм ингээд хуулинд байхгүй байгаа. Тэгээ яг тийм байхгүй байгаа асуудлыг одоо шийдэхээс өөр аргагүй босоод ирсэн цагт шийдэхдээ дарга бол өөрөө шийдчихээд байгаа. Гэхдээ ингэж өөрөө шийдэх явдал нь хориотой биш боловч эргээд энэ яг менежмент талаас ямар эрсдэлтэй гэхээр нэг хүн асуудал шийдээд юм уу энэ ямар нэгэн хуулийн зохицуултгүй байхад өөрөө шууд шийдчихэж байгаа явдал тийм субъектив хандлага гаргах, үзмжээрээ асуудалд хандах. Тэр үзмжээрээ шийдвэр гаргахдаа одоо тэр хүний зам төрх мараалаас үндэслээд янз бүрийн хүнийг хохироох, ялгуурлах, гадуурхах, илүү дутуу эрх үүрэг олгох ийм юм гарч ирэх ийм эрсдэл их өндөр байдаг. Тийм учраас ерөөсөө нэгэнтээ хуулиар зохицуулах боломжгүй ингээд тунаад үлдчихэж байгаа харилцааг бол ерөөсөө л аж ахуйн нэгж байгууллага өөр дээрээ дотроо хэм хэмжээ тогтоож шийдэ гэж. За ингээ хэм хэмжээ тогтоож шийдэж байгаа явдал бол өнөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй албан тушаалтан үзмжээрээ хандахгүй байх. Одоо менежмент их зөв явах үзмжээрээ асуудал шийдснээр хамт олонны дотор ажлын хамт олонны дотор үл ойлголцол, ялгуурлал, гадуурхал, бутаргах ийм үйл ажиллагаа явуулахгүй хэцэгцтэй зөв голдруулга байх нөхцөл боломжийг бүрдүүлэх одоо ийм гол гарцвал ерөөсөө дотроо хэм хэмжээ тогтоо. Тэр асуудал үүсэх үед нэг итгээд шийдэх биш. Асуудал үүсгэхээс өмнө ер нь ажлын байран дээр хүн ажиллаж байгаа тохиолдолд ийм асуудал бол давтамжтайгаар байнга дагаж гардаг гэдгийг бүр урдаас тооцоолоод тэрэндээ тохирсон хэм хэмжээ дотроо тогтоод сурах явдал одоо бид нарын бүр хамгийн хоёулаа анхаарч явах ёстой анхаарлаа хандуулах нэг номерын асуудал байдаг. Тэгээгүйгээс болоод энд нэг хүн намын асуудал яриа, тэнд нэг хүний улс төрийн харьяаллыг харж үзэх гээд, энд нэг хүний нас хүүсийг тооцож үзэх гээд, энэ нь эргээд үндсэн хууль хүний эрхийг зөрчих гол
хүчин зүйл болоод ингээд хохирлын асуудал гарч ирээд хүний эрх хөндөгдөд идэг. За эндээсээ болоо байгууллагын менежмент мууддаг, нэр хүнд мууддаг, мэрэгжлийн нэр хүндэд хүртэл сөргөнөлөө үзүүлдэг. Ингээд ажил урагшаа явахаа байдаг ийм юм гардаг учраас ерөөсөө хамгийн зөв гарц бол дотооддоо хэм хэмжээ тогтоох явдал. Ийм хэм хэмжээ тогтоох боломж бол бидэнд байна. Ерөөсөө тэр байтугай энэ бол боломж биш, бүр шаардлага байна. За тэр яагаад дотроо хэмжээ тогтоох хэрэгцээ шаардлагатай байгаа гэдгийг бид нар бол төр хуулиараа бүх асуудлыг зохицуулж чадхаа байцсан гэдэг. Одоо ялангуяа манайхны маш их сандарч асуудаг асуулт бол юу гэхээр захиргааны чөлөө олох амар их асуудгийн. Одоо бид нараас хүн шагнах асуудлыг маш их асуудаг. Энэ хоёр бол нөгөө хүн ажиллаж байгаа тохиолдолд байнга гарч ирдэг асуудал байна л да. Тэгвэл тэр асуугаад байдгийн гол шалтгаан бол энэ хоёр асуудал бол төрийн хуулиар хөдөлмөрийн тухай хуульд нэг нь бол огт байхгүй, нэг нь бол ганцхан заалт байж байгаа. Огт байхгүй нь бол жишээ шагнал урамшууллын асуудал бол хөдөлмөрийн хуулинд ерөөсөө байдаггүй. Ажилтнаа яаж шагнаж урамшуулах асуудал. Нөгөөх нь бол ганц заалт байдаг гэдэг маань хөдөлмөрийн хуулийн 80-р зүйл буюу захиргааны чөлөө олох асуудал, ажилтан захиргааны чөлөө гэж хоёр заалттай нэг зүйл байдгийг 80-р зүйл. Ажилтан өөрөө хүсэх юм бол захиргааны чөлөө олгож болно гэсэн нэг заалт. Хоёрдугаарх нь болоод ирэхэд чөлөөтэй авах хугацаанд олгоор олох хэрэг асуудлыг хамтын гэрээгээр эсвэл хөдөлмөрийн гэрээ хэлцээрээр тохирно гэсэн нэг заалт байж байгаа. Тэгээд ийм л юм байна. Тэгтэл эн чинь бол жишээлбэл шагна гэдэг асуудал бол одоо хүний нөөцийн менежмент их том чухал шүүрэг шүү дээ, мотивацийн нэг хэлбэр. Тэгтэл шагнал урамшуулал асуудал хөдөлмөрийн хуулинд байхгүй нь гэдгийг дагаад бид нар хүнээ шагнаж болохоо байсан байх гэж ойлгол бүр их тэнэг хэрэг болно. Хүнээ шагнадаг хэвээрээ энэ мотивац байхгүй бол хөдөлмөрийн харилцаа үр нөлөөтэй байж чадахгүй. Тэгэхээр энийг тэгвэл яаж шийдэх нь хуулинд байхгүй бол дотоод хэм хэмжээгээр шийд. Байгууллага аж ахуй нэгж байгууллага хүнээ яаж шагнах уу гэдгийг төр тооцож чадахгүй. Ялангуяа ажил олгогч одоо олон болцсон цагт бол аль ажил олгогчийг ямар төвшний эдийн засгийн чадах боломжтой, ямар онцлогтой гэдгийг төр яаж тооцож тэр болгон тохирсон зохицуултыг хуульчилж чадахгүй шүү дээ. Тийм учраас энийг төр оролцох боломжгүй харилцааг хаяна. Гэхдээ тэр байгууллага дээр үүсэлээ. Тэгэхээр энийг яах вэ гэхээр дотроо хэмжээ тогтоно. Жишээлбэл хөдөлмөрийн дотоод журмын дотроо шагнаж урамшуулах асуудлыг заавал оруулна. За гэтэл одоо захиргааны чөлөө гэдэг чинь асар том асуудал байдгийг. Ялангуяа хөдөлмөрийн харилцаа үргэлжилж явах явцад бол захиргааны чөлөөний хэлбэрээр ажил албан тушаал хадгалагдах зохицуулт үйлчилдэг энэ зохицуулт бол гарцаагүй хийгдэнэ. Жишээл хүн өвчлөх, хүний амьдралд янз бүрийн хүндэтгэн үүсэх шалтгаан гарч ирэх. За тэгээд хүн үндсэн хуулинд заасан одоо иргэнийхээ үргийг биелүүл цэрэгт ажиллагааны комиссар очиж ажиллагааны хуудас авцсан цэргийн үүрэгтэн очиж үзлэгт орох энэ төр асуудал бол тэртээ тэргүй байж лээ шүү дээ. Тэгэхээр тэр тохиолдолд бол бид яг тэр хүндээ чөлөө мөлөөгөө яаж хөвч гэдэг юм уу? Тэр асуудал ялангуяа хувийн шинжтэй шалтгаанаар чөлөө авах асуудал бол одоо Монгол улсад маш их хэлбэг бий. Тэгэхээр энийг нь яаж зохицуулах уу гэдэг маань бол тэртээ тэргүй хөсүүл өггөөл зарчлаа. Гэхдээ яаж өгөх үү гэдэг нь байхгүй учраас тэрэн дээр их байр салтдаг манайхан. Өгч болж гэнэ үгүй юу? Нэг ийм зовлон тоочоод ах юм. Өгч болж гэнэ үгүй юу? За ийм зовлон тоочсон хүнд бид өгье гэхэд нөгөө цалингийн өгч болж гэнэ үү гэдэг ингээ асуугаад идэх. Тэгэхээр эн чинь бол ерөөсөө байнга давтагдаад хүн дагаал гарч ирдэг байдгал үзэгдэн шүү дээ. Гэхдээ хуулийн наривчлсан зохицуулт байдаггүй. Ердөөд өгч болно. Тэгээ чөлөөтэй байх хугацаанд юм өгөхгүй юу гэдэг асуудлаа өөрсдөө шийдлгээ хийсэн байна. Тэгэхээр шийддэг гол арга зам нь мөн дотроо хэм хэмжээ тогтоон. Жишээл хөдөлмөрийн дотоод журманда захиргааны чөлөөнийхөө асуудлыг ийм шалтгаантай бол тэдэн хоног өгнө. Шалтгаанаасаа хамаарат цалинтай тэнцэх хэмжээний ч гэдэг юм уу цалингийнх нь тал хуваарч гэдэг юм уу олгоор өгнө энэ төр гэл тэр нарийн зүйлүүдийг чөлөө авахтаа ийм процедураар өгнө энэ төр гэл тэр нарийн олон асуудал хаягдчихад байгаа. Нөгөө зогсуулж болохгүй төр орж зогсуулж чадахгүй учраас орхигдоод байгаа. Тэр орхисон юмыг бол байгууллага дотор өөрөө тэгээд нөхөх. Гэх мэт ийм төр хуулиараа зогсуулах боломжгүй хөдөлмөрийн олон харилцааг бол дотоод хэмжээгээр зогсуулах энэ хэрэгцээ шаардлага бол ийм хэмжээ байхаас өөр аргагүй харуулдаг. За тэрнээс гадна манай хөдөлмөрийн хуулийн заалт дотор сонин заалтууд байгаа. Одоо бид нар бол хуучин тогтолцооны үеийнхэн заалтаар л ойлгоод байгаа. Яг таг хэдэл тим байна, ийм байх ёстой гэдэг заалтууд ирээд явчих. Тэгтэл тим байх ёстой, ийм байх ёстой гэдэг заалтуудаас гадна жишээл хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах ёстой. Гэрээнийхээ дотор ийм нөхцөлийг тохирох ёстой энэ гэдэг ийм байх ёстой гэж заасч шээ. Эннээс гадна яг ингэж заагаагүй мөртлөө их сонин дээшээгүй, доошгүй, илүүгүй дутуугүй гэсэн үгтэй заалтууд нэлээд орцсон. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн хуулийн нэлээд заалт стандарт шинжтэй заалт болсон байгаа. Энийг бас бид зөв тооцоолж явах ёстой.
Хөдөлмөрийн хуулийн заалтыг улсууд зарим нь учир нь олохгүй их гайхдаг ямар хачин үгээр хийцсэн бэ та нар гэдэг. Ялангуяа 91 оны хуулиас эхлээд ийм заалтууд орсон шүү дээ. Одоо шинэ хуулийн дээр ийм заалтууд, ийм саяхан шиг стандарт маягийн заалт улам нэмэгдэнэ. Одоогийн хуулинд бол 12 тийм заалт байгаа. Тэр цаашаагаа нэмэгдэнэ. Тэгээ ийм хачин үгээр орцсон гэж. Энэ бол хачин үгэнтэй биш. Энэ юу гэхээр төр оролцохындаа оролцож байна. Орохдоо яг тэдгэж оролцож болохгүй учраас өнөө хязгаарын тогтоож өгч орж. Тэр хязгаар тогтоосноор тухайн талууд өөрсдөө асуудлаа шийдэхдээ тэр хязгаарыг хэтрүүлж болохгүй. Хэтрүүлчих юм бол тухайн хоёр талын аль нэгний эрх ашиг сонирхол хөндөгдөх учраас тэр эрх ашиг сонирхлын тэнцвэржүүлэх зорилгоор хязгаарыг тогтоогод өгч байгаа. Жишээлбэл ажлын цаг дээр энэ манайхан аягүй сайн ойлгоод хөдөлмөрийн хуулийн 70-аар нэг жишээ авах дуртай. 70 дугаар зүйл чинь ажлын нэг өдрийн хэвийн ердийн ажлын өдрийн ажлын цагийн үргэлжил 8-аас илүүгүй гэсэн үг байгаа шүү дээ. Хоёр дахь заалт нь болохоор ажлын нэг өдрийн ажлын нэг 7 хоногийн нийт ажлын цаг 40-оос дээшгүй гэсэн үг байна. Тэгэхээр илүүгүй дээшгүй гэсэн үгнүүд яваад байгаа байхгүй. Зарим заалт бол доошгүй баггүй гэсэн үгээр явж идэг. Жишээлбэл илүү цагийн олгуур дээр бол 1.5 ба түүнээс дээшээхээр доошоо орж болохгүй. Нөгөө ажлаас салгацын тэтгэмжийг зохицуулдаг 42 дугаар зүйлийн заалт болохоор ажлаас салгацсан ажилтнанд одоо нэг 4-5 үндслэр шүү дээ. 1 сарын дундас цалингаас багахгүй гэсэн үг л байгаа. Гэх мэт ийм хязгаар заасан заалтууд нэлээд орсон. За энэ хязгаар заасан ийм стандарт заалтуудыг бол шууд аваад хэрэгж ерөөсө болдоггүй. Шууд аваад ерөөсө хэрэгж болдоггүй. Тийм учраас наадах хязгаар дотор нь бариулаад тэрнийг нь хэтрүүлэхгүйгээр доошлуул дээшлүүлэхгүйгээр өөрийнхөө онцлог тохируулаад мөн дотоод хэм хэмжээгээр тодорхой болгож сая тэр стандарт заалт үйлчлэх боломжтой болно. Тэрнээс шууд өөрөө үйлчилж чаддаггүй. 8 цагаас дээшээ байж болохгүй л гэдэг. Тэгээ тэр байтугай нэг сонгодог жишээ миний амьдрал дээр гарсан. Одоо яг миний хичээл заасан улсууд миний тэр жишээг мэднэ. Яагаад тэгэхээр нэг хүн ажил талсан хэрэгтэй ажлаас халагдчихж байгаа. Тэгээ ажил талсан гэж ажлаасаа халагдсан. Тэгээд би одоо шүүхтлээ гэд гүйж яваа байхгүй. Тэгээ одоо чи ажил талсан юм уу гэхээр тасалсан гэдгийг. Тэгээ тасалсан хүнийг зүугээд яаж шүүхтэд дийлдэг гэхээр нэг юм байна гэж. Тэр нь бол одоо яг миний хэлээд байгаа. Бас нэг цаас өрцсөн байна. Тэр цаас нь юу гэхээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмынхаа нэг хэсгийг ингээд бас шаардуулсан баг. Тэр шаардуулсан хэсэг нь юу гэхээр байгууллагын ажлын цагийг заасан хэсэг байхгүй. Гэхдээ харамсалтай тэр байгууллагын дотоод журмд байгаа тэр ажлын цаг заасан хэсэг нь болоод ирэхэд хөдөлмөрийн хуулийн 70 дугаар зүйл зааснаар манай байгууллагын ажлын цаг зохицуулагдана гэж заасан баг. Тэгтэл тэр хүн бол 7 дугаар зүйлхээр 8-аас илүүгүй л байгаа. Тэр хүн яасан гэхээр 10 цагт орж ирж байгаа байхгүй. Тэгээ өдөөс хойш болохоор 3 цагт гараа явцсан. Тэгэхээр чин тэрний ч бол өдөөс өмнөдөөс хойш нилээд овоо хэдэн цаг тасалсан гэд нэг өдөр нилээд хэдэн цаг тасалсан эргээл ажлаасаа халагдчихж байгаа юм л. Гэхдээ тэр хүн бол шүүхтээр эргээл тогтоогдож байгаа. Яагаад тэгэхээр энд зөрчил гарч ирэхгүй л байгаа байхгүй. Яагаад гэж тэгэхээр байгууллагын хөдөлмөрийн дотоод журам нөгөө хуулийн стандарт заалтыг шууд ишл болгоод авцсан. 8-аас илүүгүйгээр заасан болохоос биш яг 8 цаг гэж заагаагүй. 8-аас илүү гарахгүйгээр байгууллага өөрийнхөө үйл ажиллагааны онцлог харгалзаад дотоод журмаараа бол яг хэдэн цаг байхын нэг өдөр ажлын өдөр гэдэг тодорхой заасан бол харин тэнд тэр заасан заалтаас энэ хүн хэдэн цагийн ирсэн хэдэн цагийн гараа явцсан. Энэ хооронд бол зөрчил тодорхой болоод гараад ирэх жишээтэй. Ийм учраас тэр хуулийн стандарт заалтуудын хувьд бол бид нар тэрнийгээ тодорхой болгохын тулд дотоод хэм хэмжээгээр зайлшгүй шаардлагатай байдаг. За дараагийн нэг дотоод хэмжээ одоо гарцааг байхаас өөр аргагүй юм. Хуулийн заалт бол хатуу дундас заалт байдгийн. Тэгтэл чинь энэ хуулиар зохицуулагддаг харилцаанд одоо хичнээн ажил олгогч ордгийн манайд хичнээн хөлсний ажилтан ордгийн энэ орж байгаа талуудын тухайн харилцаанд нөлөөлөх тэр онцлог хүчин зүйлүүдийг төр хуулиараа тооцож тэр нь тохирсон зохицуулт ерөөсөө тогтоож чадахгүй. Ер нь хуулийн заалт бол тийм хатуу зохицуулт байдаг. Гэтэл тэр хатууг өөрийнх нь онцлог тохируулж, тухайн тохиолдол кейсийнхаа нөхцөл тохируулж, байгууллагынхаа одоо мэргэжлийнхаа онцлог, ажлын байрнуудынхаа нөхцөлийн онцлог ч юм уу, ажлагчдынхаа нас хүнсний онцлог гэд их олон хүчин зүйл нөлөөлнө шүү дээ. Ер нь хөдөлмөрийн харилцаанд. Тэр нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүдээ тохируулж зохицуулах хамгийн боломжтой юм юу гэхээр дотоод хэм хэмжээ байдаг. Жишээлбэл хөдөлмөрийн гэрээ гэж байж шүү дээ. Хөдөлмөрийн гэрээгээ бид нар айгүй сайхан энэ дотоод хэмжээний нэг төрлөлтөд наадах чинь. Хөдөлмөрийн гэрээгээ үнэхээр тэр ажилд орж байгаа хүний онцлогт нь
тэр ажилд орж байгаа хүнээс ажлаа хийхэд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзаад тэр ажлын байранд тавигддаг мэрэгжлийн шаардлагын онцлог, тэр байгууллагын үйл ажиллагааны онцлог энтрийг харгалзаад тэр нь тохирсон сайхан заалтууд хөдөлмөрийн гэрээндээ хийгээд өгчих юм бол ажлаа хийж байгаа явцад нөгөө хоёр талын хооронд үүсэж байгаа харилцааг тэр гэрээ өөрөө шууд зохицуулаад яваад байх боломжтой. Ямар нэгэн үл ойлголцол үүсчээ ч гэсэн тэр тохирсон тохиролцоо юу гэрээнд заасан заалтаараа асуудлаа шийдээд маргаан гарахаас сэргийлээд зохицуулаад явах боломжтой. За өөр тэрүүгээ маргаан гарлаа гэхэд шүүхтэр ирэхэд шүүх тэрнийг та нар анханасаа л ингэж тохирсон юм байна штэ гэд шүүх шийдвэр гаргахдаа тэр гэрээний заалтыг чинь шийдвэрийнхаа үндэслэл болгоод хэрэглэх ийм боломжтой одоо хүчин зүйл болж чаддаг. Жишээлбэл бид нар одоо сахилгагүй хүнийг халдчих юмсан гэж ярьдаг штэ. Ажил олгогч нар бол гөөмө одоогийн хууль хэцүү байна. Сахилгагүй хүнийг халдах гэхээр ерөөсөө л болж өгөхгүй байна гэд. За яаж сахилгагүй гүйцэтгэх юм гэхээр ажил тасалдаг юм гэж байна. Арих ууддаг юм гэж байна. Гөө тэгээ халаачтай чигээр ч гоо яагаад гэвэл хөдөлмөрийн хуулинд арих уул гэсэн үг алга, ажил таслаад хэдэн цаг энтер гэсэн тоо алга энтергээ ярьдаг. Одоо тийм тоонууд тавиал арих уул гэдэг юм бол хараал хэлүүлгээд гэл ингээл одоо хүнээс гардаг ажлын байран дээр гардаг бүх муу ёрын зангал хөдөлмөрийн хуулинд шивж суулгахаас өөр аргагүй болчих. Тэгэхээр ч одоо тэр болгоныг бид нар тооцоод хууль хийх юм бол одоо хууль чинь муу үгсийн сангийн цуглуулгал болчихно шүү дээ. Хууль тэгж зогсуулж болохгүй шүү дээ. Гэтэл өнөөдрийн хөдөлмөрийн хууль яаж юм гэхээр 40-р зүйлийн нэгийн 3 дахь заалт гэрээндээ тохирсон ёстой зөвшлийг гаргуул ажил олгогчийн санаачлаар халдаг боломжийг өгсөн байна шүү дээ. Өөрөөр гэрээ та нар тохир яг ямар үйлдэл сүүлдэхүү гарвал энэ хүн нэг удаа гарлаа гэхэд тэр ноцтой шинжтэй зөрчил гэж үздэг. Тэрийг гэрээндээ суулгадаг. Тэгээд гэрээндээ анх суулгацсан за болол гэрээгээ байгуулаад гарын үсгээс урцсан юм дээр нөгөө ийм зөрчил гаргуул би халагдана одоо гомдлоггүй гэсэн үг шүү дээ. Халж болно. Би нэг зөвшөөрсөн гэрээ байгуулсан юм дотроо өнөө болно гэсэн юм хийцэн байвал тэгээд явуулахаас өөр аргагүй. Энийг бол шүүх зөвшөөрч байгаа шүү дээ. Одоо шүүхээр яваад сахилгагүй хүнийг халаад байгууллага төлөөлөөд шүүхээр явсан улсууд бол мэдчихэж байгаа. Гэрээний дотроо хийж үг. Энийг үздэг шүү дээ. Гэрээндээ ерөөсөн анханаас за нэг ийм ажлын байран дээр ийм мэргэжлийн хүн ч гэдэг ийм нас хүйсийн хүн ирээд ажиллахад нэг ийм зөрчил гаргачих гэдэг. Тэр зөрчил нь эргээд байгууллагын нэр хүндэд мэргэжлийн нэр хүндэд их муухай сөрөг үр дагавартай. Ноцтой гэдэг чиг үр дагавар нь аюултай байгааг хэлдэг шүү дээ. Тийм учраас тэрнийг тооцоод ингээд бичсэн болов яг тэрнийг гаргачихад бол тэрнийг одоо тушаалаа гаргахдаа 41-ийн 3 бариад 4 бариад дээр нь тэрнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний тэдийн тэддэх заалтаар гэдгээ бариад тэгээд нэгдэх заалтын дотор гэрээгээрээ тохирсон ийм зөрчлийг гаргасуулсаас гэдэг үгээрээ тодорхойлж бичээд ингээд тушаалаа гаргаад захирамжаа гаргаад ингээд халдсан байлаа гэхэд тэр хүн шүүхтэд явлаа гэхэд шүүх бол чи анханасаа гэрээ байгуулахдаа ийм зөрчил үйлдэл гаргуул ноцтойг нь халагдахад гомдлого халагдаж болно гэдэг тохирсон юм байна шүү дээ. Тэгээд тэрнийг гаргасуулсаас гэж байгууллага зөв болоод явчих жишээтэй. Тэгэж чадаагүй учраас байгууллага ирээд үгүй эн чинь ийм амар зөрчил гаргаж чад байхад 50 арайчтай та нар энэ хүнээс юм авчих шиг боллоо гэж яриад идэг. Тэгэж болохгүй шүү дээ. Тэр чинь бол төр хуулиараа та нар өөрсдөө энийгээ шийдгээд өгсөн. Төрийн хуулиар тэр олон юмыг шийдэж чадахгүй. Тэгэхээр ийм боломжийг бид нар их сайн ашиглаж ямар байна. Энэ дээр бид нар ерөөсөн маш сайн ойлгож энэ одоо боломж чинь дараагийн хуулийн дээрс гарч ирнэ. Бид одоо төсөл дээр жишээлбэл дотоод хэм хэмжээгээд бүр тусгай зүйлүүд заалтууд оруулж л байгаа л да. Зүгээр тэр их хурал дээр тэгээд наадах хэлцүүлгийн шат матанд яахыг би сайн мэдэхгүй байна. Юутай ч гэсэн бид нар оруулцгаад байгаа. Одоогийн хуулийн дээр бол яг дотоод хэмжээ мөн салбарын хэмжээ гэсэн үг байхгүй боловч дотоод хэмжээний дотор багтдаг жишээл хөдөлмөрийн дотоод журмын асуудал 130 дотор байж гэн, хөдөлмөрийн гэрээний асуудал 21 дугаар зүйл дээр байж гэн, хамтын гэрээгээ дотоод хэмжээний нэг төрөл хөдөлмөрийн хуулийн 2 дугаар зүйл дээр бүхэлдээ байж гэн, 48 дугаар зүйл дотор гэтэл өнөө ажлын байрны тодорхойлолт ажил албан тушаалын жагсаалт гэж бас дотоод хэмжээний төрлүүд яваал байгаа байхгүй юу. Тэгээ одоо тэд нарын чинь нэгтгэхэд ер нь дотроо хэм хэмжээ тогтоож болно. Дотроо хэм хэмжээ тогтохдоо харин нэг ийм шаардлагуудыг хууль зүйн хангах ёстой шүү гэд. Тэрнийг нь жишээлбэл хуулинд зааж өгч жишээтэй. Зүгээр одоо бол тэр хуулинд байхгүй ч гэсэн би та нарт ярих гэж бодож байна л та. Одоогийн хуулиар бол жишээлх юм бол аль ч байгууллага дээр
өнөө хуулинд байхгүй асуудлаар дотроо шийдэл зогсуулдаг дотоод хэм хэмжээ дотор бол ер нь заавал тогтоож явах нэг хэсэг дотоод хэмжээг хөдөлмөрийн хууль заагаад өгсөн. Заавал тогтоож явах учраас ёстой учраас хөдөлмөрийн хуулийн 141 дотор нэрлээд жишээлбэл хөдөлмөрийн дотоод журмаа батлаагүй бол ажлын байрны тодорхойлолтоо батлаагүй бол гээд байгууллагын тэдэн төгрөгөөр удирд халбан тушаалтны тэдэн төгрөгөөр хөдөлмөрийн хяналтын байцааг шүүгч торгон энэ төр гэдэг ингээд захиргааны хариуцлагууд нь байж байгаа. Тэгэхээр эн чинь юу гэлж юм тэгэхээр тэр саяын миний нэрлсэн хөдөлмөрийн дотоод журам ажлын байрны тодорхойлолт ажил олгон тушаалын жагсаалт гэдэг нэг хэсэг дотоод хэм хэмжээг бол ажил олгогч дуртай ч бай дургуй ч бай одоо батлаж мөрдүүлж явах үүрэгтэй болчдөг. Жохом ийм үүрэг хуулиар заасан учраас тэр үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээн гэд тэр 141 чинь хариуцлага зааж өгöd байна. За ингэж заавал тогтоодог хэм хэмжээний дотор би энд тэр хөдөлмөрийн дотоод журам бүр заавал батлаж мөрдүүлж явах ёстой байдаг. За ажил албан тушаалын жагсаалт гэдэг юм заавал батлаж мөрдүүлнэ. За тэр жагсаалтанд орсон ажлын байр болгон тодорхойлттой байна. Дотоод хэмжээний нэг төрөл. За тэгээд гэрээ хөдөлмөрийн гэрээ бүр бичгээр тогтоогдож шийддэг дотоод хэм хэмжээ 21 дугаар зүйл. Хөдөлмөрийн гэрээгүйгээр ажлын байран дээр хүн ажиллаж болохгүй. Гэхдээ гэрээгүйгээр ажлын байран дээр хүн ажиллаж болохгүй гэдэг бид нар цаасан дээр юм болгоогүй бол хүнийг ажиллаж болохгүй гэдэг утгаар биш шүү. Тэр цаасан дээр юм болох үүрэг чинь ажилтны үүрэг ажилд орж байгаа хүний үүрэг биш. Ажилд авч байгаа талын үүрэг байдаг. Тэгэхээр энийг бас нэг захиргааны ерөнхий хуулийн дээр бас суулгаад өгсөн харагдана лээ. Тэгэхээр тэрнийг бас анзаараарай. Энэ бол хоёр хуулийн давхар орчход байгаа шүү. За тэгээд энэ нэг хэдэн 7-8 ийм хэм хэмжээ бол бүр заавал тогтоож явах хэм хэмжээ. За тэгээд одоо хөдөлмөрийн хяналтын ирээл хамгийн түрүүнд шалгах ёстой юм бол дотроо заавал тогтоож байгаа хэмжээнүүдийг тогтоож үгүй юу гэдгийг чинь эхлээ шалгаад эхлэх хэрэгтэй байдаг. За шүүгтэр асуудал шийдсэн ч гэсэн наадах хөдөлмөрийн дотоод журмыг заавал хамтын гэрээг хөдөлмөрийн бичгээр байгуулсан гэрээгээ шаарддаг гэдэг гэсэн. Энэ чинь бол энэ хэм хэмжээнүүд заавал байж энэ хүний хөдөлмөрийн асуудал нөхөгдөж хуультай хамт зэрэг зохицуулагдгийг илэрхийлээд байгаа. За энээс гадна хуульд нэрлэгдэх үе ямар ч дотоод хэм хэмжээг байгууллага өөр дээрээ хэрэгтэй гэж үзэх юм бол тогтоож болно. Тэгээ байгууллагууд бол янз янзын хэмжээ тогтооцсон байдгийн жишээл ажилтнаа урамшуулах журамч байдаг юм уу, ахмад настай ажилтнуудынхаа ашийн цагийг хөнгөлөгч байдаг юм уу, үр дүнгийн шагналыг олгох журам энэ тэгээд янз янзын хэмжээ тогтооцсон байдаг. Энэ бол болно. Ер нь эрх нь бол чөлөөтэй байж байгаа, нээлттэй байж байгаа. За тэгвэл энд нэг юм л анхаарна. Дотооддоо хэм хэмжээ тогтооход бид юу анхаарах хэрэгтэй юм бэ гэж. За энд ажилтнууд байгаа бол бас анхаарч явах хэрэгтэй. Бид нар аж ахуйн нэгж байгууллага дээр дотоод хэм хэмжээ тогтооход бол ажил олгогчд ангаараа тогтоодог дотоод хэм хэмжээ гэж байдгийг. Жишээл хөдөлмөрийн дотоод журам бол байгууллагын дарга юм уу захирал тушаал гаргаад баталчихдаг. А гэхдээ 130 дугаар зүйл зааснаар бол ингэж батлахаас өмнө төслийн хэмжээнд байх та хамт олонны төлөөлөгчдөд харуулж үзүүлж явах хэрэгтэй. Хамт олонны төлөөлөгч гэдэг ойлголт бол 130 ойлголт бол үйлдвэрчний байгууллага байдаг бол үйлдвэрчний байгууллагт гэсэн үг. А байгууллага байхгүй бол хамт олонд нь одоо жишээлбэл хурлаар төслийн хилцүүлчих. Тэгээд саналыг нь харгалзна гэсэн үг байдгийн. Тэрнээс саналыг үндэслэж батлна гэсэн үг байхгүй. Саналыг нь харгалзна. Харгалзсан үндэслэн хоёр чи хоёр өөр үг байдгийн шүү дээ. Хууль зүйн хувьд. Харгалзна гэдэг бол боломжтой саналыг авна. Боломжгүйг нь хаяна. А үндэслэл гэдэг бол бүгдийг авна гэсэн үг болоо явдаг. А тэгтэл хөдөлмөрийн хуулийн 130 бол харгалзсан гэсэн үг байгаа учраас юутэй ч гэсэн эхлээд төслийн төвшөнд дотоод журмаа явуулаад үзүүлэн тэгээд ийм одоо журам гарах гэж энэ гэдгээ үзүүлэнгүүтээр ажилтнууд хурлаараа хэлцдэг юм уу, үйлдвэрчнийхээ тэргүүлэгчдээр хэлцүүлдэг юм уу, тэрнийг нь өөрсдөө зохион байгуулчих нь. Тэгээ өөрсдөө саналаа өгөн тэгээ тэр санал дотроос ажил олгох орхиод тэгээ яагаад орхисон гэдгийг магадгүй хамт олон асууж болно. Тэрнийг бол өөрсдөө дотор хариу маргуу яаж өгдөг тэрнийг шийдчих. Гол нь бол саналыг нь авах нь гол. Тэгээд ажил олгогч буюу ажил олгогчийг төлөөлөө шийдвэр гаргах эрх мэдэлтэй албан тушаалтан, голдуу толгойлох албан тушаалтан байдаг. Тэр нь бол тушаал шийдвэрээ гаргаад хавсалтуулгаа боталцдаг шүү дээ. Хөдөлмөрийн дотоод журам. За энэ энтрийг анхаарад ингэж дангаараа тогтоодог хэм хэмжээ байж байна. Жишээлбэл ажлын байрны тодорхойлтыг бол ажил олгогч дангаараа тогтоо штэ. А гэхдээ одоо манай практик дээр их муухай том алдаа гаргадаг. Ажлын байрны тодорхойлтыг тухайн нэрийн ажлын байран дээр орж байгаа хүнээр өөрөөр нь хийлгэж байгаа явдал хамгийн том алдаа байдаг. Тэгэхээр тэр ажилд орж байгаа хүн бол ажил олгогч энэ нэрийн ажлын байрыг
ямар хэрэгцээ шаардлагын үүднээс тогтоов гэдэг тэр ойлголт байхгүйгээр өөртөө тохируулж ажлын байрны тодорхойлт хийж эндээс бол ажил олгогчийн эрх ашиг хөндөгдөх ийм боломж гараад ирдэг. Ийм учраас ийм өөрөө шийдэх асуудлаа бусдад өгөх биш өөрөө шийдчих хэрэгтэй. Бусдын саналыг авч шийддэг хэсэг дотоод юм хэмжээ байна. Жишээл хөдөлмөрийн гэрээ энийг ажил олгогч дангаараа шийдэхгүй шүү дээ. Ажилд орж байгаа талынхаа саналыг авч харамсалтай нь угаасаа ажил олгогч тал хөдөлмөрийн харилцааны давуу тал байдаг юм да. Тэгээ өөрөө нэг ийм шаблон гаргацдаг. Тэгээ гарын үсэг зурулчдаг. Энэ бол үндсэндээ гэрээ байгуулж байгаа ш тулгаж гэрээ хийж байгаа явдал шүү дээ. Энд чинь бас л хууль зүйн хувьд бол тэнцвэргүй байдал бий болгож байна. Ажилд орж байгаа хүн өөрийнхөө гэрээ байгуулж байгаа бол хоёр тал саналаа тэнцвэртэй хэлж шүү дээ. Тэгээд тэр хилцээд саналаа хэн айл нь нэгдсэн саналаа гэрээндээ суулгах энэ шинж алдагдаад л байгаа юм л да. Одоо бол манай практик дээр тийм юм голчлон гараад байгаа. Тэгээ одоо тэрийн ч дүүрч өгсөн тэр шаблон дотор нь агуулгаараа хууль зөрчсөн эрхийн байдлын дордуулсан юм байхгүй л гэдгээр зарчим одоо голдуу барьж яваад байна шүү дээ. Тэр за хамтын гэрээгээд их том дотоод хэм хэмжээ байна. Энэ бол бүхэл бүтэн хамт олон ажилтны төлөөллийг захиргааны төлөөлөл хилцчихэж тогтоодог хэм хэмжээ гэх мэтчлэн нөгөө талаа оролцуулж санал солилцож нэгдсэн санал төвчээж тогтоодог дотоод хэм хэмжээ байна. Нөгөө талдаа зүгээр төслийн хэлбэрт саналыг аваад өөрсдөө шууд батлаад мөрдүүлждэг хэм хэмжээ байж байна. Энийгээ бас ялгаад хийчих хэрэгтэй. Зүгээр зарим байгууллагууд дээр жишээл хөдөлмөрийн гэрээгээл манай байгууллага ч аваад ирж байна. Энэ дээр нь дарга батлаг үчихэд хамгийн сүүлийн ууцсан дээр гэрээг байгуулсан талууд гээд хоёр тал гарын үсээ зурцсан ч байх шиг. Наа чи дарга баталдаг хэм хэмжээ биш хоёр тал хоорондоо тохироод гэрээгээ байгууллаа гэдэг маань уг хөдөлмөрийн гэрээ гэдэг дотоод хэм хэмжээ тогтоогдож байгаа ийм хэм хэмжээ штэ дотоод хэмжээний нэг төрөл шүү дээ. Гэхдээ энийгээ хүртэл ялгаж тогтоож явах хэрэгтэй. Тэгээ энэ чинь бол захиргааны ерөнхий хууль муулийн тэр зохицуултууд бас нөлөөлөд явчих нь байна лээ шүү. Ер нь энэ чиглэл рүү голдог руу н оруулах хэмжээний тийм зохицуултууд. За дотоод хэм хэмжээ тогтоохдоо юу анхаарах вэ гэхээр дотоод хэм хэмжээ дотор би их олон юм нэрлэгчтэй шүү. Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ, хөдөлмөрийн гэрээ тэгэл тэр жагсаалт тодорхойлт гэх. За ийм олон юм хэлэнгүүт манайхан яас олон юм бэ нэг яаж хийнэ гэдэг юм. Эсвэл бүгдийн дотоод журмандаа оруулаад хийчихдэг юм байж дээ. Зарим улсуудын дотоод журмыг үзэхээр сонин санагддаг. Зарим залтыг аваад нэг хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ рүү авчиж шидчихмээр, зарим залтыг аваад энэ байгууллага дээр хийсэн хамтын гэрээ рүү шидчихмээр, зарим нь ажлын байрны тодорхойлтон шилжүүлмээр гэдэг. Энэ чинь юу гэхээр дотоод хэм хэмжээ дотроо ийм олон төрөл байдгийг тэр төрөл болгон өөр өөрө тусдаа асуудлыг тусгаж дотоо багтаа зохицуулдаг энтрийг ялахгүй байх гэсэн үг л дээ. Тийм учраас бас энийг ялгадаг арга зүйтэй байх ёстой гэх мэт энийг их сайн мэдчихэмээр байгаа. За ингээд та нар энэ угаасаа та нартай энэ PowerPoint авах эрх чинь байж байгаа. Тэгээ энийг аваад ерөнхийдөө юу яагаараа бид асуулт хариултаар нэлээ явъя гэж бодож байна. За ер нь бол одоо хөдөлмөрийн харилцаанд орохдоо ялангуяа хүн ажилд ороход хүнийг ажилд авахд за нэгэнтээ ажилд ороод аваад ингээд хөдөлмөрийн гэрээ байгуулаа ажиллаа хийж явах явцад за ингээ хөдөлмөрийн харилцаа дуусах үе шатанд гэдэг ийм 3 үе шатанд ер нь ажил олгогч болоод тэр ажилд орж байгаа хүн ажилтан юу анхаарах ёстой вэ гэдэг асуудал. Энэ дээр би нэг товчхон наа чин одоо дараагийн юм бид нар флашаар авчихаасаа гэж бодож байна. Тэгэхээр энэ дээр би нэг юм хэлээд хий. За бид ингээ ямар нэгэн аж ахуй нэгж байгууллагт ажилд орлоо гэж. Тэгэхээр энэ дээр бол хүн ажилд ордог хэд хэдэн арга байдаг юм шүү. Жишээлбэл төрийн байгууллагт ажилд ороход зарим тохиолдолд томилогдож ажилд орж байна, зарим тохиолдолд сонгуулиар төрийн албан тушаал дээр орж ажиллаж байна. За төрийн үйлчилгээний албан тушаал дээр бол гэрээгээр ажилд орж байгаа. Тэгэхээр бид бас нэг юмаа хийхдээ, бүрдүүлэхдээ, эрхийн актаа гаргахдаа, дотроо хэм хэмжээг боловсруулахдаа хууль зүйн оновчтой нэр томьёог нь хэрэглэхгүй бол нэр томьёо оновчгүй байснаас болоод хэрэглэгдэх хамаагүй өөр хууль хэрэглэх болоод тэндээсээ маргаан үсээ шүүхтээр очиод асуудал манддаг юм байж байна. Жишээлбэл нэг байгууллага шүүхэд нэг хүнийг төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн үйлчилгээний албан хаагчийг чөлөөллөө гэд тушаал гаргачихсан. Тэгээд нөгөө хүн шүүхээр чөлөөлөгчсөнийгаа буруу гэд явсан чинь цаад байгууллага бид нар чамайг халаагүй штэ. Гэрээсэн цуцлаагүй штэ. Чөлөөлсөн юм. Тэгтэл цаад наад гомдоод байгаа хүн хөдөлмөрийн хуулиас харахаар хөдөлмөрийн хуулийн дотор чөлөөлөх гэж нэг ч үгүй байхгүй байж. Төрийн албаны хуулийн дотор болохоор чөлөөлөх гэдэг үг 27, 25, 26 дотор явж л байгаа. 26, 27 дотор явж л байгаа.
Тэгвэл тэр 26 27-гийн гарчиг нь төрийн жинхэнэ албанаас гэсэн үг яваад байна. Тэгэхээр тэр чинь бол төрийн үйлчилгээний албан хаагчдад хэрэглэгддгүй зохицуултын нэр томьёог энд тэр байгууллага хэрэгжилчихэд тэрнийгээ бол энэ хүний нөгөө эрхийг зөрчсөнтэй холбоотой маргаан шийдвэрлэх тэр процесс бас нэг зайл болгож хэрэглэх гэдэг. Яг тэрнийг бас шүүх мэднэлтэй бас яаж зайлмал юм. Ингээд ингээ маргаан үүсгэх нэг үндэслэл болгоод тэрүүгээр шуурал дээр нэлээ мэтгэлцэж ном хайсан шиг яваад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм юмнууд гараад ирдэг. Тэгэхээр нэр томьёог дагаад өнөө хууль зүйн өөрийн ойлголт нь гарч ирдэг. Хууль зүйн тэр ойлголт нь тодорхой хуулинд суудсан байдаг. Тийм учраас энэ хуулиар хөдөлмөрийн харилцаан зохицуулагдаж байгаа хүнд ямар нэр томьёо оновчтой вэ? Жишээл ажил томиллол гэдэг нь ялангуяа хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн үйлчилгээний албан хаагч дээр хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг улсуудыг ажилд томиллол гэдэг бол энэ утгагүй юм болно. Наадууртай чи хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байхгүй томилогддог албан тушаал биш энэ улсууд. Томилогдол бол төрийн жинхэнэ албан тушаал дээр томилогдно. Төрийн албаны хуулийн 17 дугаар зүйл томилолт гэж байгаа. Хөдөлмөрийн хуулийн дээр томилолт гэдэг үг байхгүй. Хөдөлмөрийн хуулийн 21-р хөдөлмөрийн гэрээ байгуулах гэдэг заалт байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаал дээр бол ерөөсөө хөдөлмөрийн хуулийн шууд заасан шүү дээ. Төрийн үйлчилгээний албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг хөдөлмөрийн тухай хууль контрактаар зохицуулна гэж заасан байна. Тийм учраас төрийн үйлчилгээний гэдэг статустай албан тушаал дээр ажиллаж байгаа. Гэхдээ ангилал нь хамаагүй шүү энд. Удирдах уу, гүйцэтгэхгүй, техникийн ажилт нь ерөөсөө хамаагүй. Бүх ангиллын тэгтээ статус нь төрийн үйлчилгээний албан тушаал дээр ажиллаж байгаа бүх албан хаагчдын аль баш харилцаа хөдөлмөрийн хуулиар зохицуулагдаад явчихж байгаа. Төрийн албаны хуулийн нэг 10-аад заалт бол төрийн үйлчилгээний албан хаагчдад хамаардаг юм. Тэр нь бол дандаа төрийн албан хаагчдын хангаж баталгааны асуудал нийтлэг зохицуултууд хамаарагдана. Бусд нь хамаарагддаггүй. Хөдөлмөрийн хуулийн тэр 124 заалт бол бүхэлдээ төрийн үйлчилгээний албан хаагчдад хамаарагдаад явчихдаг. Тийм учраас бид бас хуулийнхаа үйлчлэх хүрээг хэнийх нь харилцаанд хэний аль хуулийн зохицуулагдах уу гэдгийг мэдчих хэрэгтэй. За бидний хувьд хөдөлмөрийн хууль дээр бол зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудын хөдөлмөрийн харилцаа хамаарагдаад явчихна. Гэхдээ аж ахуй нэгж байгууллагууд одоо нэг зал хэрэглээд идэг. Юу гэхээр байнгын ажлын байран дээр хүн ажилд авахдаа иргэний эрх зүйн гэрээ байгуулах гэдэг. Одоо ялангуяа энэ баг тушаалын баг цалинтай үйлчилгээний албан тушаал ажлын байран дээр хүн ажилд авахд бол хөлсөөр ажиллах гэрээ хөдөлмөрийн гэрээгээд иргэний хуулийн тэр гэрээгээр хүн ажилд авах гээд идэг. Энэ их буруу юм байгаа юм шүү. Яга буруу гэхээр хөдөлмөрийн хуулийн 24-р зүйл дотор ерөөсө байнгын ажлын байран дээр зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулна, өөр гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалт байдаг. Тэгэхээр байнгын ажлын байр гэж юу гэдэг нь хөдөлмөрийн хуулийн тэр нэр томьёо тайлбарласан дотор 3-р зүйл дотор би байнгын ажлын байр гэдэг бол ажил олгогчийн хараа хяналтын дотор өдөр тутам давтамжтайгаар хэрэгждэг үйл ажиллагаа гэж заасан байдаг. Байнга давтамжтайгаар тогтмол. Тэгэхээр жишээлбэл үйлчилгээ цэвэрлэгээний ажил бол байнга давтамжтайгаар байгууллага үйл ажиллагаагаа хэвэн явуулыг үл таатай орчинд явуулах хэрэгтэй. Таатай байхын тулд тэр цэвэрлэгээ үйлчилгээний ажил бол тогтмол хийгдэх утгаараа байнга давтамжтай үйлдэгдэг гэдэг. Жишээл одоо тэр байгууллагынхаа явуулж байгаа үндсэн үйл ажиллагаанаас хамаарал бид нар ийм нэртэй ажлын байр бий болгоход энэ байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоотой байнга шаардлагатай ажлын байр мөн үү биш үү гэдгийг их амархан шийдчихэж шүү дээ. Сургууль бол багшгүйгээр байж болдгоо, эмнэлэг бол эмчгүйгээр байж болдоггүй. Тэгэхээр тэнд бол багш эмч гэдэг ажлын байр, дагаад совилогч, эрдэм шинжилгээний ажилтан, туслах ажилтан гэдэг ажлын байр заавал байх хэрэгтэй гэж ингээд ойлгоод яваад. Тэгэхээр явуулж байгаа үндсэн үйл ажиллагаанд шууд хамаарах ажлын байрууд бол үндсэндээ байнгын ажлын байр гэдэг. Нэгэнтээ тэр ажлын байр нь байнга бол тэр ажлын байран дээр томилогддог сонгогдохоос бусад гэдэг маань төрийн байгууллагуудаар гарч ирнэ. Бусад хувийн хвшилтээр гарч ирэхгүй. Бусад бүх тохиолдолд хүнийг зөвхөн хөдөлмөрийн гэрээгээр аав. Ийм учраас ажилд орж байгаа талч тэр хүнийг ажилд авч байгаа талч тэр хүнээр хийх гэж байгаа ажил үүрэг байнгын шинжтэй ажил үүрэг мөн үү биш үү? Энийг л их анхаарна. Хэрвээ байнгын ажил мөн юм бол зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулах хэрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ байгуулж болохгүй. Ер нь практик дээр сонирхол бол байгууллагууд хөлсөөр ажиллах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээгээр хүн авч ажиллуулж тогтмол байнгынхаа ажил үүргийг гүйцэтгүүлэх сонирхол байдаг. Энэ сонирхол бол тийм эдийн засгийн ашиг сонирхолтой холбоотой. Хөдөлмөрийн зардал баг гардаг. Жишээлбэл илүү цагаар ажилууллаа гэхэд илүү цагийн хөлсний асуудал иргэний хуулинд байхгүй. Тэгээ яг гэрээ байгуулах үедээ гэрээгээр тохирдоггүй. Ганцхан энэ бол хөдөлмөрийн хуулинд байдаг. Гэхдээ хөдөлмөрийн хуулийн үйлчлэгээ бол зөвхөн хөдөлмөрийн гэрээний харилцаанд үйлчилдэг. Иргэний хуулийн гэрээлөө орж ирдэггүй. Тэр утгаараа хөдөлмөрийн зардлаа хэмнэх нэг арга болгож хүний хөдөлмөрийг мүлчих гэж зориуд юм гарч ирж байгаа. Тэгээ одоо энийг бас энэ дараагийн хуулинд бас тооцоолж бид нар тохирох зохицуулалт, хязгаарлалт хийж өгөхгүй болохгүй нэ гэж
ойлгож байгаа л да. Ер нь 24-ийн 1 чинь 99 онд батлагдсан хуулинд байгаагүй 2003 онд нэмэгдсэн шүү дээ. Тэгэхгүй бол одоо бүх байгууллага бүх ажлын байр нь байнгын биш болоод бүгдээрингийн ажил гүйцэтгэх гэрээгээр аваад нийгмийн даатгал маалхлаас тэр үед зайлс хийгээд харин одоо бол 2008 онд нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт орчход ер нь ажил хөдөлмөр эрхлэлтэй холбогдсон бүх гэрээ гэхээр нөгөө бүх иргэнийх хөдөлмөрийн бүгдээр ордог болчиход албан даатгалд хамрагдчихад байгаа. Тэгээд тэрнээс гадна тэр илүү цаг амрах, ажиллах, амралт баяр ёслолын өдөр ажилласан бол илүү цагийн мөнгө нэмэгд олгорууд өгөх, ээлжийн амралт идэлүүлэх энэ тэр бүх асуудал тэр нөгөө иргэний эрх зүйн гэрээнийхэнд хамаардахгүй болчихдог. Тэгэхээр тэнд их сонирхолтой байна шүү дээ. Одоо энийг бол яаж барьж авдаг гэхээр чи хөдөлмөрийн хамт юм уу шүүх энэ төр дээр маргаан үсгэд бол ерөөсөө ажлын байр нь байнгын юу гэдгээр л гаргаад ирчихдэг. Тэгэл ажлын байр нь байнгын тул байнгын ажлын байран дээр зөвхөн хөдөлмөрийн гэрээ байгуулна гэсэн 24-ийн заалт зөрчигдсөн байна. Энэ хүнтэй хөлсөөр ажил гэрээ ажил гүйцэтгэх гэрээ байх ёсгүй, хөдөлмөрийн гэрээ байх ёстой юм байна гэдэг. Тэгэл хөдөлмөрийн харилцаа тогтоосон үеэс нэхлээд бүх цалин хөлс юм нөхөл гаргахаас өөр арга болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ энтрийг бас яаж ямар ажлын байран дээр орж ажиллаж чинь гэдгийг сайн анхаарч явах хэрэгтэй. Дараагийн нэг анхаарах зүйл байгуулж байгаа гэрээ заавал бичгийн хэлбэртэй байна. Одоо манай чи 91 оноос эхлээд бичгийн хэлбэртэй гэрээ байгуулдаг энэ хуулийн зохицуулт байхад өнөө хүртэл бичгээр гэрээ хэлбэршээг улсууд байж шүү дээ. Тэгээд тийм улсуудын хувьд их апаасны байдаг. Үйлдвэрлэлийн яслан усад орохоор энэ хүнтэй чи гарын үсэг зураад бичгээр байгуулсан гэрээ байхгүй. Дурын амьтын энүүгээр манай дээр орж манай юмыг хийж явж осолд орж гिचэх гээд байгаа шүү дээ. Гэтэл наадах чи яг шүүхээр шалгагдаад ирэхээр цалин өгсөн цагийн бүртгэлд байна уу хурууны хээ дарддаг гэл ингээд гудамжны айлууд дурын амьтад орж иж хурууны хээ дарж гудамжны айлгаа хүн орж ирээд ажил хийхээр цалин өгөхгүй шүү дээ. Гэхмэт тэгээ эн чин цаанаа бас баригддаг, батлагддаг, нотлогддог юм байж л байгаа л да. Тийм учраас бид нар бас нэг ийм хил аманд орчихгүйгээр ер нь юм ёсороо явж явах талаасаа гэрээгээ бичгээр байгуулах хэрэгтэй. За гэрээн дотор зааж их юмнууд байдаг гэдгийг анхаарна шүү. Бид гэрээнд нэг тийм шаблон хийчихээд одоо энэ Google дээр нэг гэрээний загварууд байдаг. Тэрний чинь тугаа хийчихсэн. Тэгэхээр тэр тохирдгүй шүү дээ. Жишээд хөдөлмөрийн гэрээнд бол гэрээний үндсэн нөхцөл энтергийн юм баг орж ирэхгүй. Гол нөхцөл гэдэг юм орж. Гол нөхцөл нэмэгдлийн нөхцөл гэж л орж байна. Яагаад гол нөхцөл орж ирэх ёстой гэхээр тэр ерөөсө хөдөлмөрийн хуулийн 21 дугаар зүйлийн 1-1-ээс 1-4 ийм дөрвөн имийг гол нөхцөл гэж заагаад за энэ дөрвөн асуудлыг нөгөө талтайгаа нүүрөө харж агаад ярьж тохироод тэгээд бичгээр байгуулж байгаа гэрээн дээр хийгэрэл гэсэн утгаар оруулчихж байгаа. Энэ дөрв дээр нэмээд тэр онцлогийн хумаа нэмж тохирч болно гэд бас тэр 21 дотор чинь дараагийн заалтуудаар нь байж байгаа шүү дээ. Жишээл ажлын байр буюу албан тушаалыг заавал заа. Ажлын байр албан тушаал заагаагүй байгуулсан гэрээнүүд байдаг шүү дээ. Би бас нэг сонгодог жишээ мэднэ шүү дээ. Миний шав ажилд орцсонгээ хөдөөнөөс ирээд хотод ажилгүй 30 жил байж хад би ажилд орсон гэж дэвхгүрэл над руу уцтал би нэг том компанид орсон утгын ахын компани гэл ямар ажилд орох гэхээр юу хэн хийхийг хийжээ гэсэн гэж хэлж яах вэ. Тэгэхээр би хэлээд байгаа шүү. Юу хэн хийхэн гэдэг ажлын байр байхгүй шүү. Тодорхой нэг ажлын байр байна. Тодорхой нэг ажлын байран дээр хийгдэх ажил үргийг хийлгэхийн тулд тэр хүний ажил хүчийг хөлсөж авчээ. Тэгэхээр тэр ажлын байрны тодорхойлолт нь ч байж байна, ажлын байрны нэр нь ч байж байна. Тийм учраас жишээлбэл ажлын байрны тодорхойлолт нь заасан ажил үүргүүд юу хийх ёстой. Тэр хүн бүр хоёр нүдээр хараад за ийм ажлыг би хийж болох нь мэргэжлийн хувьд болох нь болохгүй гэдгээ шийднэ. Тэрийг нь харуулдаг ажлын байрны тодорхойлолт нь байх ёстой. Ийм тодорхойлолтын тэдэн заасан нөхцлөөр тохирлоо гэдэг бичлэг гэрээн дээр байж ах жишээтэй. Энийгээ дагаад тэр үндсэн цалин байлын юу байх ёстой. За энийг дагаад нэг хэлэх юм байж. Үндсэн цалингийн ойлголт. Одоогийн хөдөлмөрийн хуулийн 50-д ч байгаа цаашдаа хөдөлмөрийн хуулиндаа үндсэн цалингийн асуудал чинь бүр их наривчлагдаж зохицуулагдахаар одоо яригадаад байгаа юм. Хэрэгсээ шаардлага нь өөрөө зах зээл нь тэрнийг шаардаад байгаа юм болоо хөдөлмөрийн зах нь. Одоо үндсэн цалин гэдэг юмыг байгууллага өөрөө тогтоож өгөөгүйгээс болоод зүгээр нэг цалин гээл 500 мянган төгрөг гэж батлаад өгчдөг. Нөгөө 500 мянган төгрөгийн цалин авч байгаа хүн чинь илүү цагаар ажиллаж. Илүү цагийн мөнгө авъя гэхээр үгүй ээ илүү цаг магийн чинь бүгдийн тооцоод надад 500 дотор чи хийцэн гэдэг. Яа тэр илүү цагийг зохицуулж байгаа тэр хэсэг дотор бол илүү цагийн мөнгийг үндсэн цалингаас тооцож 1.5 гэж тэр үндсэн цалингаас тооцож тэр нэмэгдэл урамшуулал нэмэгдэл хөлс нэмэгдлүүд урамшуулыг өгөх тийм зохицуултууд маш их байгаа. Тэгвэл тэр зохицуултыг хэрэглэхээр байгууллага ерөөсө тодорхой нэрийн ажлын байрны үндсэн цалин тогтоохгүй байгаа явдал бусад нэмэгдэл авах боломжийг хаачихад. Тэгэхээр одоо наадах дээр чинь их хүчтэй анхаарал тавьж энэ хөдөлмөрийн эдийн засагчид энэ хүний эрхийн байгууллагын
үйлдвэрчний байгууллагын хүчтэй асуудал тавьдаг болсон байлээ. Энэ бол гарцаагүй зөв байдаг. Тэгэхгүй бол эндээс мөлжилгэн хөдөлмөр гарч ирчих гээд. Тэгэхээр үндсэн цалин гэдэг бол тухайн нэрийн ажлын байран дээр хийгдэж байгаа ажил үүрэг хэн ирж ажиллаж байгаа нь ерөөсөө хамаагүй. Энэ ажил үүрэг хэн ч ирээд ажилласан бай, тэр ажил хийж байгаа хүнээс хэр нарийн мэдлэг, чадвар, дадалгүй одоо мэрэгшил шаарддаг, тэрнийг тооцоолж үнэлсэн үнэлэмж бол үндсэн цалин байдаг. Тэгэхээр тодорхой нэг нэрийн ажлын байр ямар ажил олгогчд вэ? Өмчийн ямар төрлийн төрийн өмчийн юм уу, хувийн хвших юм уу гэдгээс хамаарахгүйгээр одоо жишээлбэл хүний нөөцийн менежер гэдэг нэртэй ажлын байр аль ч байгууллагт байж лээ шүү дээ. Төрийнх ч вэ, хувийнхт ч вэ. Аль нь ч байсан хүний нөөцийн менежерийн үндсэн цалин бол ойрхон л байна. Зүгээр хувийн хвшилд ажиллавал илүү цалинтай гэдэг нь төр дээрчлэл илүү цалинтай гэдэг нь юу гэхээр тэр хүний өөрөөс нь хамаарах хүчин зүйл. Жишээл хүний нөөцийн менежерийн ажлаар тэр хүн олон жил хийсэн туршлагатай учраас тэр чиглэлээр мэрэгжлийн зэрэгтэй, цолтой удаан жил ажилласан энэ төр гэдэг тэр хүнээс хамаарах хүчин зүйлүүд болоод ирэхээр нэмэгдэл хөлсөөрөө зохицуулагдаад явчихдаг. Тэгээ эднэрийг сайн ялгаж гэрээндээ тохирч хийж өгөхгүй бол энэ мүлжлэгийн шинжилгээ рүүгээ орчих гээд үндсэн цалин маль нь ялгагдахгүй, эндээсээ илүү цаг олгоруу тооцогдохгүй болчих гээд идэх шүү гэж энийг хэлж. За хөдөлмөрийн нөхцөлийн асуудал дээр бод бид нар анхаарал тавихаас өөр аргагүй гэдэг. Гэрээнд заадаг нэг гол нөхцөл шүү дээ. Одоо бол бүх нөхцөл хэвийн болчихжээ, харамсалтай. Яг амьдрал дээрээ бол хэвийн бус нөхцөл зөндөө байгаа шүү дээ. Жишээл тогооч чинь тэр халуун хуучнаар бол хэвийн бус нөхцөл ш наач халуун газар ажиллах гэж. Тэгэхээр одоо бол тогооч нар чинь бүгд хэвийн нөхцөлд ажиллаж байгаа гэдэг. Гэтэл тогооч нь нүдний хараа хамгийн түрүүнд муудах юм байж шүү дээ халуун нөхцөлд. Энд чинь яг мэрэгчлээ шалтгааллах өвчин жагсаалтанд орчдөг. Гэтэл орчихсон тогоочийг энүүгээр оруулах гэхээр нөхцөл нь үе гэхээр хэвийн гэд. Нөхцөлийн хэвийн гэд тооцчихдаг. Яагаад хэвийн гэж үзэж байгаа гэхээр одоогийн хуулиар мэрэгжлийн байгууллагаар үнэлгээ дүгнэлт гаргуулад ажил олгох захиалгах зарлыг гаргаад үнэлт дүгнэлт гаргуул. Ингээд ажил олгогчд эрх болгоод үлдээсэн чинь ажил олгогч энэ эрхээ эдлэх тун сонирхолгүй. Яг бол зардал өөрөөс нь гардаг учраас бүх нөхцөлөө хэвийн гэд явуулчих гоо болчихгүй. Одоо наадах гэсэн зохицуулт нь арай өөрчлөгдөж нөхцөлөө заавал тогтоолгох ийм үүрэг бас хуулиар гарч ирж болзошгүй л байгаа. Ер нь тэгж гарч ирэхгүй бол эндээс болоод хүний эрүүл мэнд дороодох нөхцлөөс хамаарч хүний одоо хөдөлмөрийн чадвар яагаачгүй алдагдах, эндээс бол ядуур янз бүрийн юмны асуудал гарч ирэх, хөдөлмөрийн чадвар буурах гол шалтгаан эндээс гарч ирэх. Олгоороо авч чадахгүй болох энэ юм гарч ирдэг учраас энэ дээр бас анхаарал хандуулахгүй болохгүй юм байна лээ. Гэх мэтчлэн гэрээ байгуулах үедээ энэ дөрвийг заавал яриад за тэгэл тэр хүнээс хамаарах хүчин зүйлүүд ялангуяа тэр сахилгын зөрчил мөрчлийг их сайн ярьж гэрээндээ тохирч өгөхгүй бол тэгэл яриад байгаа шүү дээ. Одоо байгууллагын согтун хүн халах гэсэн чи болохгүй ингээд халаачтай чигээр согтуу гэсэн үг байхгүй нөхөр тийм үг оруулахгүй. Тэртээ тэргүүн Монгол хүн согтдгийг бид нар мэдээж л байгаа шүү дээ. Ажлын байран дээр согтчил байдаг, гэрээрээ согтчил байдаг юм чинь ялангуяа ажлын цагаар ажлын байран дээр энэ төр согтох юм бол гэдэг үг оруулчих хэрэгтэй байхгүй юу гэрээн дотроо. Тэгвэл хуультай хуйлгүйгээр гэрээгээр зохицуулагдаад ингэж зохицуулахыг төр өөрөө хуулиараа 41 дөрөөрөө зөвшөөрч байгаа юм чинь тэрүүгээрээ халцгаал согтуу гэдэг нь тогтоогдол гэрээ байна уу байна гэж тогтоогдчих юм бол өнөө согтуудыг яваад явах. Гэх мэт ийм хуулиар олгогдсон боломжийг бид их сайн харж үзмээр байна. Ер нь бол тэр ажил хийхэд хүнээс хамаардаг хүчин зүйлүүдийг бас гэрээндээ их сайн тусгаж өгөөрэй. Жишээлбэл нэг байгууллага байлаа гэхэд тэр байгууллагын зарим ажлын байр хэвийн бус нөхцөлийн байдаг, зарим ажлын байран дээр ажиллаж байгаа хүн ахмад настай хүн байдаг, зарим ажлын байран дээр ажиллаж байгаа хүн жишээл арга гэртээ нэг амьдрал нь хүнд энэ төр хүн байдаг, өвчтөе хүн хасардаг ч гэдэг юм уу, бага насны хүүхэд хасардаг барьдаг ийм улсууд байдаг. Тэр тийм улсуудын хувьд бол жишээлбэл гэрээ байгуулах үедээ гэрээ байгуулснаас хойш бас нэмж тохироод ажлын цагийг хорогдуулж болж байна. Ажлын цагийг хорогдуулсан тохиолдолд бол угаасаа хорогдсон цагтаа ноогдох хөлсөл аваа явчихдаг юм чинь ажил олгогчид ямар ч хохирол байхгүй шүү дээ. Гэх мэт ийм уян хатан зохицуултыг өөрсдөө маневр хийж зохицуулах боломж бол манай хуулиар байна. Тэр хуулиар олгосон боломж бол энэ дотоод хэм хэмжээнүүдэд сайн ашиглах явдал байдаг шүү гэж тэгээд энэ дээр их анхаараарай. За дараагийн нэгэнтээ хүн ажилд авчиж байгаа бол тушаа шийдвэр гаргах асуудал.
Яг зөв барууны орнуудын тул тушаал мушаалыг их гайхдаг юм байлээ. Энүүгээр яадаг юм бол гэрээ байгуулсан болно тэгээд манай ч бас энэ байж явахгүй болохгүй юм байна лээ. Яг гэвэл нийгмийн даатгалын дэвтэр дээр чинь бас нэг ажилд авсан тушаалын огно дугаар муугаар гэж байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо юутэй ч гэсэн тэр нь байж байгаас өөр аргагүй. Тэгэхээр тэр тушаал мушаалаа бас нэг 100 гаргаж явахгүй болдгүй юм байлээ. Тэр тушаалыг 100 гаргаагүйгээс болоод ялангуяа нийгмийн даатгалын дэвтэр дээр бичлэлтийн нэг тэмдэглэгээ буруу цифр буруу үчигдсэн юм уу? Эсвэл хүний нэг хоёр одоо эгшиг үсэгтэй хоёр эгшиг үсгийн нэгийг хайцсан ч байдаг юм уу? Тэрнээс болоод энэ хүн тэтгэврээ тогтоолгож чадахгүй. Тэр засвар цифрын засвартаас болоод тэр хүний нийгмийн даатгалд хамрагдсан хугацаанаас гараад явцдаг, шахагдаад гараад явдаг завсууртай гэх мэт. Тэрнээс болоод эсвэл ерөөсөө ажилд авах үед нь гарах үед нь тушаал гаргаагүйгээс болоод хүний бүхэл бүтэн нэг байгууллагт ажиллаж нийгмийн даатгал шимтгэл төлсөн хугацаа үгүй болчих гээд байдаг энэ төргээд ийм юмнуудыг нэлээд анхаарч явахгүй болдгоо. Энэ дээр ажилтан өөрөө нийгмийн даатгалын дэвтрийн бичлэлтэй ээж үе орж үзэж ямаар байна лээ. Байгууллагч гэсэн тэр нийгмийн даатгалын бичлэлт хийдэг голдуу тооцооны ябонор хийгээд байгаа. Тэд нарт хүртэл бас зөв бичих талаас нь байхгүй бол тэр үед биччихсэн ябо гараа явсан нэг тийм хариуцлагагүй амтан байсан тэр бололчихгүй юу гэдэг. Тэгвэл тушаал нь ихээр байна нөхөр тушаал нь хүртэнд олддоггүй. За тэгэл тэрнээс болоод энэ хүн чинь тэр үеийнхээ хугацааг тогтоолгож нийгмийн даатгал маатгалынхаа юм хүмийг янзлах гээд бөөн ажил тэр хүнд тэгээд энэ ч бол бас хүндээ хүндрэлтэй шүү дээ. Нөгөө үндсэн хуулиар олгогдсон тэтгэвэр тэтгэмж авах суур эрхэнд нь нэг хүний буруугаас болоо ингээд садаа орчруулдаг ийм явдлууд байж их жишээтэй. Тэгэхээр энд захиргааны акт авах гэх тушаалыг заавал гаргах гэсэн утгаар ингээд хийцэн байгаа. За иймэрхүү юмнуудыг хөдөлмөрийн гэрээ байгуулах үедээ бид нар бас анхаарчих хэрэгтэй. За энд бас нэг асуудал байна. Яг гэрээ байгуулаад хүн ажилд авч яхад энэ хүнийг энэ ажилд авахд ямар төрлийн хөдөлмөрийн гэрээ байгуулах вэ гэдгийг маш сайн мэддэг байхгүй болдоггүй. Жишээлбэл хөдөлмөрийн гэрээ дотор их олон төрөл байдаг. Хугацаатай хугацаагүй гэрээ, ердийн хөдөлмөрийн гэрээ, контрактч гэдэг юм уу? Эсвэл зөвхөн нэг ажлын байран дээр хүн ажиллахтай холбогдсон гэрээ, хэд хэдэн ажлын байрны ажлыг зэрэг хийлгэх гэрээ гэж их олон төрлийн гэрээ байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ тохиолдолд тэр олноос энэ хүнтэй яг аль гэрээг нь байгуулах гэж байгаа гэдгийг мэдээж байгуулахгүй болдоггүй. Жишээлбэл ажил албан тушаал нь нэлээд удаан хугацаагаар хадгалагдаад ажилласаа хөндөрөөд явцсан хүний оронд ажилд авахд хугацаатай гэрээ байгуулахаас өөр аргагүй. Тэгтэл тэр хүний оронд чи ажиллаж байгаа шүү, энэ хүний оронд ажиллаж байгаа хүнийг бид авч байгаа шүү гэдгээ мэдэхгүй байгаад байнгын ажлын байран дээр хугацаагүй гэрээгээр авч байгаа юм шиг тушаал гаргаад гэрээг нь байгуулчих юм бол тэгээд гүйцээ олчдаг. Өөрөөр хэлбэл нөгөө анзаарахгүйгээс болоод хуулийн буруу заалт буруу юмыг хийсэн тэр алдаагаа хууль барьж залсна гэж юусоо байдаггүй. Одоо өмнөх дарга энэ хүнтэй ийм гэрээ байгуулсан учраас би засж байгаа юм гэд дараагийн дарга засаад тушаал гаргах гэх хүний хийсэн хууль бус үйлдэлийг засдаг тийм зохицуулт хуулинд байдаггүй учраас хоёр дахь зөрчил гарч ирээд нүдийн нуухын авахгүй нүдийн сохлно гэдэг болоод өмнөх маргаанаар дараагийн маргаан нэмэгдээд ингээд свид болдог байгууллага байж лээдэг. Тийм учраас бид анханаас алдаа гарахгүй талаас зөв яах хэвээр энэ алдаа бол тэр гэрээгээ зөв тохируулж байгуулаагүй гэсэн. Жишээл хугацаатай гэрээхэд хугацааг нь хүртэл зөв заахгүй шүү дээ бид нар. За тэгэл ямар тохиолдолд хугацаатай гэрээ байгуулдаг юм гэдэг асуудал гараад ирнэ. Манай хөдөлмөрийн хууль ерөөсөн хугацаатай гэрээ байгуулах 5 тохиолдол зөвшөөрч байгаа ш 23 дугаар зүйл дотор байгаа. Тэр 5 тохиолдолд хугацаатай гэрээ байгуулна. Тэрнээс одоо бүх байгууллага тэгж байгаа ш. Хүнийг 1 жилийн хугацаагаар 6 сарын хугацаагаар ажилд аваад байгаа ш. Одоо ерөнхий боловсролын сургуулиуд гэх чинь хүнийг багш нарыг 9 сарын 1-ээс 6 сарын 1 болтол ажилд аваад байгаа байхгүй. Гэтэл багшийн ажлын байр чинь байнгын ажлын байр ш. Байнгын ажлын байр бол энэ хууль зааснаас бусад тохиолдолд хугацаагүй гэрээ байгуулна гэсэн. Тэгэхээр энэ хууль заасанд тохиолдол 5 тохиолдол байна. Тэр 23 дээр байж байгаа. Жишээл дагалдангаар ажиллах, туршилтын журмаар ажиллах ч байдаг юм уу? Бусдын оронд ажиллах, улирлын ажил гүйцэтгэх, контрактаар хүн авч ажиллах. Энэ 5 тохиолдолд хугацаатай гэрээ байгуулдаг гэсэн. Тэгэхээр энэс өөр тохиолдолд хугацаатай гэрээ байгуулчихад тэгээд тэр гэрээтэй холбоотой маргаан шүүхтэр ирэх юм бол шүүх яаж шийдэж чинь гэхээр тэр бидний одоо хянж үзээд уншаад байгаа маргаан шийдвэр дотор бол ерөөсөө энэ хүний ажлын байр чинь угаасаа байнгын ажлын байр юм байна шүү дээ. Тийм учраас байнгын ажлын байран дээр энэ хүнийг хугацаатай гэрээ байгуулж ажилуулах ямар ч шаардлага байсангүй гэж. Тэр шаардлага нь бол нөгөө 5. Энэ шаардлагаас аль нь ч байсангүй. Тийм учраас энэ хүнтэй хугацаагүй гэрээ байгуулах хэрэгтэй байжээ гэж шүүх шууд нөгөө хугацаатай гэрээ байгуулж хөдөлмөрийн хуулийн 24 дугаар зүйлийн заалт зөрчсөн гэрээний тэр заалтыг 128 дугаар зүйл заасан эрхийн хаан дагуу хүчингү олгоод
хугацаагүй болгоод хувирчихж байгаа юм. Гэх мэтчлэн алдаагүй шүүгтэйгээ засч чаддаг. Бид бол зүгээр хугацаатай байгуулаад хугацаагаар нэг хүнийг болгочих нь үгүй болчиход. Тэгэхээр энийгээ бас зөв ойлгох хэрэгтэй шүү. Хугацаагаа бас их зөв зааж өгөөрэй. Он сар өдрөөр нэг хугацаа зааж өгнө. Үйл явдлаар хугацаа заана гэд заавал миний шавнаар амтахгүй би тэр үйл явдлаар хугацаа заах гэдэг дээр нэг л юм гарддаг. Тэрний үгээр хүүхэд алсах шүлээ аваад явсан хүний оронд ажилд авахд манайх он сар өдрөөр орных нь үнэтэй гэрээ байгуулдаг. Өөрөлд орных нь үнэтэй байгуулж байгаа гэрээний хугацааг он сар өдрөөр тогтоогоод байгаа явдал эргээд их том маргаан үүсгдэг. Тэгвэл яаж гэрээг нь тэр хүнийг гэрээний хугацааг тогтоох юм гэж асуух вэ? Үйл явдлаар хугацааг нь тогтоо. Үйл явдлаар. Яагаад тэгвэл үйл явдлаар хугацаа тогтоох шаардлагатай гэхээр шүү дээ. Хүүхэд асах шүлээ авсан эгчөө эцэгчөө чөлөөгөө дуусгаад нэг ирж болдгийг. Чөлөөгөө дуусгаагүй ч гэсэн өөрөө өсвөл буцаад ирж болдгийг. Нөгөө хадгалагдж байгаа ишийн байран дээр. Тэр тохиолдолд оронд нь ажиллаж байсан хүнийг хүн чинь ирлээ. Чиний хугацаа дуусаа гэж гисэн хүн чинь ирлээ гэж явуулчих юм бол тэр хүний хувьд шүүхээр явах их нээгдчих. Хугацаатай гэрээний хугацаа дуусаагүй байхад намайг явуулчихлаа гэж шүүх. Гэрээний хугацаа дуусаагүй байхад хүндэтгэх шалтгаангүйгээр энэ хүнийг хугацаа дууссан гэд 37 заасан заалтаар явуулчихлаа. Буцаага тогтоочход ит. Тэгэхээр энэ алдаач юунаас гарч ийн гэхээр ерөөсөө ялангуяа хүүхэд алсах чөлөөтэй хүний оронд шүү. Хугацаатай гэрээгээр хүн ажилд авахдаа чөлөө авсан хүний чөлөөний хугацаа чөлөө авсан хүн ажилдаа эргэж орох хүртэл гэж үйл явдлаар нь хугацаа хийж ажилд аваарэ. Гэрээнийхээ хугацааг тэгж заагаарэ л гэж. Тэгэх юм бол улирлын ажил дээр ялгаагүй шүү дээ. Өнөө хүнээр хийлгэж байгаа ажил үүрэг бол нэг ямар нэгэн улиралд гарч ирээд тэр улирал нь дуусмах залга болдог байхгүй. Гэхдээ улирал дуусах хугацаа бол тодорхойгүй байдаг. Тэр ажил үүргээ гүйцэтгэх хугацаа тодорхойгүй байдаг учраас тэр үйл явдлаар нь хугацаа хий. Жишээл хаврын тариалтын ажил дуусах хүртэл хугацаа. Намрын ургац сураалтын ажил дуусах хүртэл хугацаа гарна. Тэр гэх мэтчлэн тэр үйл явдлаараа. Тэгээ энийг бас ингэ зөв хэрэглэх ёстой. Энэ чинь ерөнхийдөө иргэний хуулийн тэр хугацаа тодорхойлох зохицуултан дээр гараад ирдэг. Тэр нь хөдөлмөрийн хууль чи иргэний хуулийн дотор хөдөлмөрийн гэрээ гэдэг заалт. Тэгээ тусдаа хуулиар зохицуулна ерөнхий үндслэлд энэ хууль үйлчлэнэ гэсэн заалт байгаа шүү дээ. Тэр ерөнхий үндслэлийн заалт ингээ үйлчилж байгаа юм тэр. Гэх мэтчлэн одоо хуулийг зөв ойлгож хэрэглэх явдлыг ач холбогдолтой байдаг. Тэгээ гэрээнийхээ тэр төрлийг их зөв. За дараагийн нэг том гаргадаг алдаа. Гэрээ дуусруулах үед их том алдаа гаргана манайх. За маргаан шүүхтэр гарч ирж байгаа маргаан. За бид нар энэ хэрэгжилтийг судалсан маргаан бол ерөөсөө ажлаа салсан маргаан, сахилгын шийтгэл оногдуулсан маргаан хоёр л бол шүүхтэр ерөөсөө голлол явчихдаг. За тэгээд одоо 0.2-3% гэхтэл нэг хохирол мохиролтой холбоотой, салин хүнстэй холбоотой л маргаан байдаг. За тэгээд 90 хэдэн хувь нь бол ажлаас халсан, сахилгын шийтгэл буруу оногдуулсан, шийтгэл дотроо халах шийтгэлтэй холбоотой гэдэг нөгөө маргаан руу орчдөг. Тийм маргаан их гол болдог. За ийм учраас энийг бид нар бас зөв яаж явахгүй шүүгтэй шийдэгдэх хэргийн хамгийн гол нь наадах чинь тэгээд шийдэл аль талдаа гарч ийн гэхээр ер нь 88-9% нь ажил олгогчийн эсрэг талд гардаг. За энэ юу хэлж байгаа гэхээр ажил олгогч хөдөлмөрийн хуулийн тэр 37-оос 41 дугаар зүйл гэрээг суслах дуусар болгох зохицуулт байдаг. Тэрнийг ер нь зөв ойлгож хэрэглэхгүй байгаатай их холбоотой шүү. Зөв ойлгож хэрэглэхгүй. Зүгээр өнөөдрийн манай энэ хууль бол их боломжийн зохицуулттай. Ойлгоод хэрэглэдэг арга зүй сурчхуд боломжийн хууль шүү дээ. Зөв шинээр гарч ирсэн юмнууд биелдэ одоо хуулинд хийдэл маягийн төсөл шинээр сууж байгаа. Ер нь байгаа төвшөнд бол их боломжийн хууль шүү дээ ойлгоод хэрэглэх. За тийм учраас бид нар одоо тэр хүн гэрээг нь дуусруулахдаа зөв дуусруулна. За бид чөлөөлнө гэж яриад байдаг. Чөлөөлөх гэдэг үгэнд хэрэглэхгүй. Гэрээд дуусруулна, цуслана. Дуусруулна гэдэг чинь ерөнхий ойлголт нь цуцал дуусар болгож болно, цуцлахгүйгээр дуусар болгож болно. Жишээл хугацаатай гэрээний хугацаа дуусч яах гэдэг чинь цуцалж байгаа юм биш. Тэгвэл цуцлна гэж юу хэлж байгаа юм хэрэг? Эсвэл ажилтны санаачлал гаргасан, эсвэл ажил олгогчийн санаачилсныгаа цуцлна гэж ярьдаг. Аль нэгэн санаачилсныгаа цуцал дуусар болгож байгаа. Цуцлна гэж ярьдаг. Энэ хоёр санаачлал гаргаагүй байхад 37 заасан бусад үндслэлээр гэрээний үйлчилгээ зогсоогдно дуусар болно гэж ярьдаг. Нэг нь ерөнхий ойлголт, нэг нь тэр ерөнхий доторх тусгай ойлголттой, ерөнхий тусгайгийн харьцааны л ойлголт наадах чинь. За тийм учраас бид нар бас ямар тохиолдолд дуусар болгох гэдэг үг хэрэглэгдэх үү, ямар тохиолдолд цуцлах гэдэг үг хэрэглэгдэх үү. Хуулийн зүйл заалтаар бол 37 дугаар зүйлийн заалтаар бол дуусар болгох гэж хэлнэ. Гэхдээ хамгийн сүүлийн заалт нь биш. 38, 39
40-41 дугаар зүйлийн залтаар гэрээ үйлчлэгээ байж байгаа бол цуслах гэж ярьдаг. За энийг яачих. За гэрээ дуусгуулахад юу анхаарах вэ гэхээр хамгийн гол нь хуулиар зөвшөөрөгсөн шалтгаан байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ маань үндэслэл байх хэрэгтэй. Хууль зүйн үндэслэл байх хэрэгтэй. Энэ хууль зүйн үндэслэл харин аль тохиолдолд үндэслэл шаарддаггүй гэхээр ажилтан санаачлахаараа гэрээг цуцлах гэж байгаа тохиолдолд үндэслэл буюу ажилласаа гарах шалтгаан хамаагүй байдаг. Ерөөсөө энэ хүн өөрөө л ажил хүчээ өөрөө мэдэж татаж байгаа хэрэг шүү дээ. Би танаад ажиллагаа байлоо гэсэн үг. Ажил хүчээ өөрөө өмчлөлийн зүйл болсон учраас тэгтэн чи заавал ажиллагаа дэвэл нөгөө үндсэн хуульд заасан 16 заасан хэнийг ч албатан хөдөлмөрлөж болохгүй гэсэн зарчим суур зарчим зөрчигдөд эхэлнэ. За тэгэхээр ажилтан санаачлахаараа дуртай хүссэн үедээ гэрээгээ цуцлах санаачлахыг нөгөө талдаа гаргах хэрэгтэй. За ажил олгогч бол харин болохгүй. Дуртай үедээ хүн халж болдоггүй. Хөдөлмөрийн хуулийн 40-р зүйл заасан тодорхойлоо заасан 41 дотор заасан үндэслэл. Зөвхөн тэр нэг 9 шалтгаан байдаг юм аа. Тэр 9 шалтгааны аль нэг бий болсон үед л гэрээг цуцлах эрхтэй байдаг. Ажил олгогч. Тэгэхээр ажил олгогчийн хувьд бол гэрээг цуцлахад бол хуулиар зөвшөөрөгдсөн шалтгаан байх ёстой. Ажилтан санаачлахаар гэрээг цуцлаж байгаа тохиолдолд өөрийн үзмжийн асуудал үүдэг. Тэгээд манайхан чинь тэгдэг чинь хүнийг өргөдлөөгөө би ажилласаа гарлаа гэдэг явахарч шалтгаан нь хаав юм гэдэг. Тэр шалтгаан бол ерөөсөө хэрэггүй. Энэ хүн эрхийнх нь асуудал үүдэг. Харин ажилтан ажиллаас нь одоо халах гэж яг одоо практик өгшүүд ажилтны гэрээг ажил олгосноор ч цуцалж байгаа тохиолдол ажилтан бол ямар шалтгаанаар миний гэрээг цуцалж байгаа юм бэ гэж нөгөө талаасаа асуух хэрэгтэй бөгөөд нөгөө тал харин энэ талаар тэр үндэслэл тайлбарлах хэрэгтэй. Тэр тайлбар бол хөдөлмөрийн хуулийн 40-р зүйл заасан өнөө 9 шалтгаан дотор л эргэлдэнэ. Тэгэхээр энийг дээр нь энэ 9-ийн зарим шалтгаанаар гэрээг ажил олгох санаашил дуусар болгож байгаа үед бас нэг анхаарах юм дуусар болгож байгаа үед бол яг ингэж дуусар болгоно шүү гэсэн юм процедурын журам бас хуулиар заагаад өгсөн. Тэр журмыг бас процессыг бас зөрчиж болдгоо. Үндэслэл нь хуулиар зөвшөөрөгдсөн дээр нь тэр үндэслийн дагуу гэрээг цуцлахын тулд ажил олгогч хуульд заасан процедурын үйл ажиллагааг бас хэрэгжүүлэх ёстой байдаг. Жишээлбэл 42 дугаар зүйл 40 дотроос байж байгаа. Байгууллага татан бүгд хорон тоо хасагдах сөөрөх тохиолдолд жишээлбэл ажилтнанд 1 сарын өмнө мэдэгдэх энэ гэдэг энэ процесс байж шít. Мэдэгдэн халагсны тэтгэмж заавал өгнө энэ гэдэг. Тэгэхээр энэ процедуруудыг бас анхаарах хэрэгтэй. Тэгэхээр халагдах шалтгаан байлаас гэсэн энэ процедурыг зөрчиж юм бол шүүх энэ гэрээг ажил олгох санаачлаараа цуцалсан ажил олгогчийн үйл ажиллагаа хууль ус байна гэж шийдвэр унах эрсдэл дагуулад идэг. Ийм учраас ийм эрсдэлд орохгүй тул процессын ч барина, үндэслэлийн ч барина. За тэгээ үндэслүүдээ зөв ойлгоорой тийм нэ. Үндэслүүдээ нөгөө 9 үндэслэлээ зөв ойлгох ёстой. Жишээлбэл бүтгэцийн өөрчлөлт гэж үг хэлээд байгаа. Яг бүтгэцийн өөрчлөлт гэсэн үг яг манай хөдөлмөрийн хуулийн доторчныг байхгүй шүү. Төрийн албаны хуулийн дотор харин байж байгаа. 27 дотор байдаг. Хөдөлмөрийн хуулийн дотор бол ажлын байр оронтой хасагдах ажлагчдын тоо цөөрөх гэсэн үг байж байгаа. Энийг бол бүтэцийн өөрчлөлт гэж зөвхөн манайх практик хэллэгээр хэлээд байгаа. За ажлын байр хасагдах ойлгоод байгаа. Өөрөөр оронтой хасагдах гэдгээр гарч ирсэн. Оронтой хасагдаад байгаа юм бишээ. Тодорхой нэгэн ажлын байр хасагдаад дагаад тэр ажлын байрны орон тоонууд өг болчихж байгаа. Тэрнийг их зөв хийх ёстой. Манайхан ч ерөөсө хүнийг хөөж явуулахын тулд орон тоог нь хасаад ажлын байрыг хасаад явуулаад байна шүү дээ. Тэгвэл шүүхтэр очиод энд бол буруу орон тооны цөөрөлт хасалтыг буруу хийжээгээд эргээ тогтоогчдаг явдал их бий. Яагаад шүүх тэгээд энэ гэхээр үнэхээр тэр байгууллагын үйл ажиллагаа тэр хуулийн заасан, дүрмэн заасан үйл ажиллагаагаа явуулахад нь тэр хасагдсан гэдэг ажлын байран дээр хийгдэх ажил үүргүүд өнөөдрийг хүртэл хэрэгцээ байна уу гэдэг шинжилгээ хийж байгаа. Тэгэхээр хэрэгцээтэй байж байтал ажил нь хэрэгтэй байдаг, хүн нь хэрэггүй болчиход хүнийг хөөж явуулахын тулд ажлын үгүй хийгээд байгаа. Энийг бол орон тооны цомгтгол гэж үздэггүй. Хэдийгээр цомгтгцсан гэдэг сэтгэл хангалуун байлаач гэсэн наадах чинь жишээлбэл шинжээ шоруудад үслэг хийхдээ энэ ажлын байр одоо энэ байгууллага байхаас өөр аргагүй. Гэл гараад ирвэл тэгээд буруу болоод явчих. Тэгэхээр бид нар сонгогдгол буюу ажлын байр хасалт хэзээ гарч ирдэг гэхээр ерөөсө тухайн нэрийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэг нь тэр байгууллагатай шаардлагагүй болчихж байгаа. Бодитойгоор шаардлагагүй болж байгаа тохиолдол. Жишээлбэл автомат шиж болно, механик шиж болно, IT-гээр дамжуулаад хийдэг болсон байж болно. Эсвэл зах зээл дээр үйлчлэгч нар нь үгүй болцсон байж болно. Эсвэл үйлдвэрлэлийн үйл ажиллагаа хамигдсан, багасснаас болоод
тэр ажил үгүй болсон байж болно. Гэх мэт тийм бодис шалтгаанууд байх хэрэгтэй байдаг. Гэх мэт энэнийг л баталж ирэх хэрэгтэй байдаг шүү. За энэ мэтчлэн гэрээг суслахад анхаарах ийм асуудлууд байгаа. Та нар тэгээд энийг юу яагараа? PowerPoint-аар авчаарай. За би үндсэндээ одоо асуулт хариулт явуулах боломжийг олгочвол яах вэ? Нэг төсний хэмжээ бүрийн хамтын гэрээ өсгсөн юм байгаа шүү дээ. Нүүр байгууллагууд бол хамтын гэрээтэй байгууллагууд бол соёлын ишмийн байгууллагууд цөөхөн энэ хэмжээ бүрийн яаж тогтоох вэ гэдэг байна. За ханаач нэмэгдлүүдийг хамтын гэрээгээр зохицуулна гэсэн бас наад дээр чинь тэр дотоод журам ажилтнтай байгуулж байгаа хөдөлмөрийн гэрээгээр ч болон дотоод хэм хэмжээнүүдээр жишээлбэл нэмэгдэл хөлс болох журам өөрсдөө тогтоочч болно шүү дээ. Тэгээ одоо бол хуулинд хамтын гэрээ гэдэг. Үнэндээ хамтын гэрээ бол байгуулахгүй тохиолдол их байж байгаа. Ялангуяа үйл төсний байгуулахгүй газар хувийн хвшлийн төвд хамтын гэрээ байгуулах боломж их одоогоор бол хязгаарлагдсан байж байгаа. Тэр тохиолдолд дотоод хэм хэмжээгээр тогтоогдож болно. Тэгээд дотоод хэмжээгээр тогтоохдоо бол гол нь ажил олгогчтой ангаараа хэм хэмжээ тогтоондоо ажил олгогчид өөрөө эрхээ асуудал болол өөрчиж байгаа. Хөдөлмөрийн гэрээс гадна байгууллагын дотоод журам гэж гараад байна. Дотоод журмыг гэхдээ одоо яагаад гаргаж ирэх вэ? Тухайлбал тэр зурсан цагаар одоо сар хэдэн цаг очих юм бол цалингийн хэдэн өгсөн гэсэн. Энийг одоо шүүхтэр сүлд нь очиход мэдээж гэрээсээ байх нь. Дотоод журам тэгэхээр одоо ямар байдлаар хэрэглэдэг гэрээнээс мэдээж дээгүүр гарч ирж чадахгүй байх шиг байна. Дотоод журмыг ямар бүрээс зүгээр юу шүү. Жишээлбэл одоо байгууллагын дотор үйлчилж байгаа хэм шататаас нэг номерт нь тэр хоёр номерт нь тэмэргэж одоо хууль зүйн хувьд хязгаарлах аргагүй. Бүгдүүд хууль зүйн хувьд аль аль нь ач холбогдолтой. Гэхдээ нэг үйлчлэлдэг хүрээж яахан өөр юм аа. Хөдөлмөрийн дотоод журам болоод ирэхээр ерөөсө тухайн байгууллагын нийт ажилтнанд тэгээд дарга цэрэггүй бүгдэнд нь гэсэн. Тэгээд өдөр тутам байнга ингээд тогтмол давтамжтай үүсээд байдаг. Тим харилцааг дотоод журмаар зохицуулна. Тэгэхээр жишээлбэл одоо ажлын цагийн асуудал бол ерөөсө даргач вэ, цэрэгч вэ тэр байгууллагт одоо бүтцэнд ажлын байранд байж байгаа бүх хүнд нийтлэг хамаарагддаг утгаараа хөдөлмөрийн дотоод журманд бол одоо нийтлэг байдаг утгаараа наадах чинь дотоод журмаар тогтоогдох асуудал. Амралтын цаг, ажлын цаг бүх юм дотоод журманд орно. Тэрнээс яг энэ нэг номерын хоёр номерын гэхдээ дотоод журманд заасан зарим заалт хувь хүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээн дээр өөрчлөгдөж орж ирж болно. Тийм болно. Жишээлбэл танай байгууллагын хувьд ажлын цаг 8 байна гэдэг дотоод журмандаа заасан байхад одоо энэ Ганбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд 6 байхаар орж болно. Яагаад гэж юм гэхээр Ганбаярын хувьд бол жишээлбэл хөдөлмөрийн нөхцөл нь хэвэн биш. Эсвэл Ганбаярын хувьд цаана яг 8 цаг ажиллахаар боломжгүй тийм бодит шалтгаан байж штэ. Эрүүл мэндийн хувьд ч гэдэг юм уу, насны хувьд ч гэдэг юм уу, ар гэрийн амьдралын хувьд ч гэдэг юм уу. Тэрнийгээ гэрээгээр тохироод за би 6 цаг л ажиллая. 6 цагта тохиргол хөлсийг авъя гэдэг. Ингээд нарийсгаа зохицуулаад байж бол тохиргоо чинь тэнд хийгдээд яваад байгаа. Тийм. Тэгэж болно шүү. Чөлөөтэй холбоотой юм бол сая хүн хөлсийг бас шалгалтын яаж авсан би цэргийн амттай гарсан нэг юм зүйл байгаа. Чөлөөн дээр одоо цэргийн албаагч нарт ингээд сургалтын чөлөө авах ингээд одоо хууль зохиолох сургалт ч юм уу мэргэжлийн шилбэр бакалавр, магистр ч юм уу доктор суралцахаар болж байгаа. Ингээд суралцах хугацаанд болохоор чөлөөг авъя гэхээр зөвхөн одоо нөгөө төрийн одоо хууль зохиолох бакалавр төрөд ингээд сургалт сурах юм бол одоо чөлөөг нөгөө өөр төрлийн одоо юу гэдэг би одоо хэлний чиглэлээр мэргэжтэй магистр амлахаас суралцлаа гэсэн тохиолдолд ээж амралт идэлсэн хугацаанд нь оруулж ээж нөгөө сургалтын чөлөөг нь цуг хамтд нь олгож хослуулж олгоод байгаа байхгүй. Тэнгүүтээ тэр хүн өөр сургууль одоо физикологийн сургууль сурах юм бол ээж амралтаа тусдаа авна. Өөр сургууль сурах юм бол цугт нь тэрийг тооцоолоод байгаа нэг асуулт байна. Хоёрт нь гэх юм бол төрийн албаны тухай хуулийн дээр эрүүл мэндийн чөлөө авах байгаа. Тэгээ нөгөө нэг эрүүл мэндийн шалтгаанаар нэг жилийн чөлөө авч болно гэх. Тэрийг бол цахааны санаачлагаараа авч болно гэсэн зохицуултаад байдаг. Гэхдээ энийг одоо буцаага тэр хүн цахааны санаачлагаар гэдгийг яаж тооцож тэр хүн чөлөөг авдаг юм болоо гэдэг асуулт. За тэр эхний хууль сахиулгын их сургууль дээр гэдэг маань яг хөө энэ бол ер нь ажил олгогчийн өөрийн эрхийн асуудал гэдэг. Энийг одоо тэр хуулиар зохицуул гаргахгүй зүгээр тэр хүний хувьд сурчлуулсан эрхээ эдлэх асуудал нэг өөр боловч байгууллага өөрийнхөө онцлогоор одоо манай тэнд л юу яах юм бол гэдэг энийг бол бас буруутгах аргагүй буруутгах хууль зүйн үндэслэл алга ажил олгогчийн өөрийн үзмжийн асуудал. Тэгэхээр энэ дээр бол тэг өөртөө шийдэг гэж. Дараагийнх нь болоод ирэхээр
За тэр эрүүл мэндийн чөлөө захиргааны санаас гарч ирдэг нь юу юм бэ? Эрүүл мэнд сайн мууг захиргаач шийддэг юм биш. Эрүүл мэндийн чөлөө наадах төрийн албаны тухай хуулийн тэр залт их сонин залт байдаг шүү дээ. Нэг жилээс дээш хугацаагаар өвдөд явж байгаа хүнд чөлөө өгөөд ажил албан тушаал нь хадгалагдаад ингээ явчих гээд байгаа юм шиг. Эсвэл төр чөлөөлөх гээд ч байгаа юм шиг бүр тэр нь ч тодорхойгүй байдгийг. Уул нь төр чөлөөн дээр хадгалах гэж байгаа хүн дээр ярих гээд байгаа юм шиг байгаа. Гэтэл ер нь нэг жилээс дээшээ өвдөн гэдэг маань байна шүү дээ. Эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн энэ юугаар бол ер нь 6 сараас дээшээ болоод ирэхээр эмнэлэг хөдөлмөрийн магадлал комиссийн шийдвэрээр зохицуулагддагаас ажил олгогчийн санаалшгаа наад чинь зохицуулагдахгүй. Угаасаа тэр заалт чинь өөрөө их амьдралаас тасархаа оновчгүй тийм заалт байж байгаа. Тий. Хэрэглэгдэхийг аргагүй. Хүн ээж амттай хэлсэн тийм үү? Биеэр хэлсэн гэдэг. Тэгэхээр тэрийг заавал сургалтын чөлөөтэй хослоод байгаа би болохоор энэ дээр болохоор зөрчил амьд чаддаг. Уу яг тэр талаасаа хүн биечлэн ээлж ямартай идэл гэдэг утгаараа бол зөрчил байж болзошгүй юм л да болгоно л да зөрчил гэж. Гэхдээ энийг бол ажил олгогчийг буруутгах аргагүй. Өөрөө нөгөө өөрт нь олгоцсон эрх учраас өөрийнхөө үзмжээр өөрийнхөө боломжоор шийдэж байгаа. Хэрвээ яагаад ингэж яах гэж асуух юм бол тэд нар бас нэг төсөв хөрөнгө юм үйл ажиллагааныхаа онцлог мэдээлэл холбож ярих л байх л та. Үндэслэл байгаа учраас наадах шууд буруутгах арга алга шүү дээ. Зөрчилгээд авчвал би буруутгах. Хэрэггүй хот. Тэр байтугай юм зөрчигдөж байгаа шүү дээ. Тэрний гаал гэж. Ганцхан тэр сургуулаар хязгаарлаад байгаа байхгүй юу? Тэр нь хоёр ялгаатай зүйлс байна. Ер нь байгууллагууд тэгдэг шүү дээ. За ажиллаа. Одоо нэг хүний нөгөө урднаа бороо тушаал гаргасан байгаа шүү. Одоо жишээ нь төрөд нөгөө захиргааны албан тушаалтан дээр тэр хүн халагдаагүй чөлөөлөгдөөгүй. Тухайн байгууллагатаа нэг ажлаас шилжсэн байна. Энийг сэлэн дээр гаргасан байгаа байхгүй юу? Тэр энэ яах вэ? Яа нөгөө 22-ийн 1-2 гэж явчихсан төрийн албаны хуулийн тийм ээ. Тий. Энэ ер нь төрийн албаны хууль хөдөлмөрийн хуулийг бодоход төрийн албаны хууль ч одоо нийгэмд хөдөлмөрийн харилцааны нэг хэлбэр шүү дээ. Тэгээ манайхан болоод энийг өөрөөр үзээд идэх юм. Би бол хөдөлмөрийн харилцааны нэг хэсэг учраас суур хуулиндаа суурлаа тэрнтэйгээ шүтэлсэн байх хэрэгтэй гэж. Тэгэхээр өөр ажил шилжүүлэх гэдэг бол хөдөлмөрийн хуулийн 31-ээс 34 дотор бол түр хугацаагаар хийгддэг. Энэ ажлаасаа тэр ажил руу ороод гэхдээ тэр ажил руу шилжүүлэхдээ хуулийн заасан нэг 4-5 үндэслэл байгаа. Тэгчгээд тэр үндэслэл шилжчихээд буцаад ажлын байран дээр үргэлжлүүлээд анхныхаа ажлыг хийгээд байгаа энэ зохицуултыг өөр ажил шилжүүлнэ. Гэтэл манай төрийн албаны хуулиар болохоор өөр ажил шилжүүлнэ гэдэг маань ажлын зайлшгүй шаардлагаар байгууллага дотроос нөгөө байгууллага руу бүр мөсөн явуулчихыг хэлээд байгаа. Энэ утгаараа бол тэр юутайг энэ албанаас нь чөлөөлөх нөгөө чөлөөлөх нь хүртэл бүр мөсөн чөлөөлөх, түр чөлөөлөх, халах гэдэг 3 юм ба. Энэ халах чөлөөлөх, түр чөлөөлөх энэ 3-тай өөр ажил шилжүүлэх нь яг адилхан үзэгдэл болоо явчихж байгаа. Адил нэг үзэгдлийг 4 өөрөөр нэрлэлсэн юм шиг болчихж байгаа. Яг хөдөлмөрийн хуультайгаа наа чи нийцэхгүй. Тэгээ сэлгэх гэдэг нь их сонирхолтой. Сэлгэх бол ажлын зайлшгүй шаардлагаар сэлгэн гэж ярьдаг. Ажлын тодорхой чиглэлээр сэлгэн гэж. Би бол одоо төрийн жинхэнэ албан хаагч байгаад намайг сэлгүүлэх юм бол миний хэдэр хөдлөн дарга маань дуудаад чамайг ажлын тодорхой чиглэлээр сэлгүүлэх гэж байна гэвэл одоо миний хийж байгаа ажил чиглэлгүй ажил юм уу гэж асуув. Тэгэхээр энэ бол нөгөө хуулийг боловсруулахдаа тэр ажлын тодорхой чиглэлээр гэдэг ард нэг үйл үг хайцсан юм байл. Ойлгоо. Үйл үг хайцсан юм байл. Ажлын тодорхой чиглэлээр дадлагжуулах, сургагч байдаг юм. Тийм үгийг хайцсан юм байл. Тэгэхээр ажлын тодорхой чиглэлээр энд ажил хийж байгаа хүнийг ажлын тодорхой чиглэлээр чамайг тийш наваач гэнэ гэж хэлчихгийг одоо юу гэж ойлгох юм бид нар. Энэс тийм ойлгомжгүй зохицуулт, угаасаа муу зохицуулт, болохгүй зохицуулт, оновчгүй зохицуулт гэдгийг. Тэгээ одоо нэгэнтээ тэгээ шийдлүүлсэн бол наадах буруу заалтыг чинь өөрөө угаасаа заалт нь буруу. Дээр нь тэрний буруу хэрэгэлсэн бол наа чи яаж засвар байхгүй. Засваргүй. Тэгээ одоо наадах хүн ажиллаа хийж байгаа юм бол ямар асуудал гарч байгаа юм. Харин тий өөр байгууллагт ажлын тодорхой чиглэлээр тэгээ нэг жилийн хугацаагаар тийм байгаа шүү дээ өөртөө тохироод. Тийм зөндөө байгаа. Нас сэлгэх гэдэг чинь одоо юун дээр гардаг юм бэ л шүү дээ. Нөлөөллөөс хамгаалах тодорхой чиглэлээр сургах энтгээр байдаг юм бил. Тэгээ тийм үйл үгийг хайцсан юм байл манайхан. Хууль боловсруулахдаа. Тэгээ би төрийн албаны хууль ярих их дурггүй. Ягаад гэвэл их шүүмжлэлтэй юм байдаг. Тэгээ данаг юм шүүмжлээд иж болохгүй шүү дээ. За тэр тэрнгээ хариуцсан цаад онлын юм болоод ирэхээр за наадахсан зөвхөн манай Монгол улсын биш шүү. Бид нар их олон улсыг судлаад
Би ч өөрөө энэгээр яг докторийн сэдв хамгаалсан. Тэгэхээр энд бол ерөөсөө хөлсний хөдөлмөрийн харилцаа буюу хөдөлмөрийн гэрээний харилцаанд ер нь хэн ордог юм бэ гэдэг асуудал их гол болгоод байна. Энд бол ерөөсөө ажлах хүчнээс өөр өмчлөлийн зүйлгүй итгээд ороод байгаа. Нөгөө талд бол ажил олгогчид бол үйлдвэрлэлийн хэрэгслийн түвшний төрөнгийг эзэмшдэг, өмчлөдөг итгээд өөрийнхөө мэддэг өмчлөлийн зүйлийг бусдын ажил хүчтэй нэгтгэж нэмүүлдэг ашиг олох зорилгоор орж ирдэг. Эдийн засгийн илэрхий давуу тал. Наадах нь болоод ирэхээр өөртөө ганц өмчлөлийн зүйл болох ажил хүчээ бусдад үнэлж ажил хийгээд амжиргааны их үүсвэрээ бий болгодог гэсэн ийм хоёр талын хооронд үүсдэг харилцаа гэдэг утгаар нэгэнтээ энэ хүн амжиргааны их үүсвэрээ ажил хийж ажил хүчээ хөлсөж олох гэж энэ харилцаанд оролцож явах явцдаа хохирол учруулах юм бол учруулсан хохирлоо өнөө амжиргааны өвтөг болгож авч ажил хүчээ хөлсөж үнэлж байгаа тэр цалингийнхаа хэмжээгээр л арилгана. Энээс илүү юм угаасаа тэр хүнд байхгүй учраас онлын зарчим нь тэр шүү. Тийм учраас ерөөсөө манай хөдөлмөрийн хуулинд байгаа тэр 132-аас 135-ын зохицуулт бол тэр шүү дээ. Ажил олгогчтой ажил үүргээ биелүүлж явах явцдаа учруулсан эд хөрөнгийн хохирлыг ихэвчлэн 1 сарын цалингаар хязгаарлагдмал хариуцлага хүлээнэ. Цөөн тохиолдолд буюу 135-д заасан 5 тохиолдолд бүрэн хариуцна. Өөрөөр хэлбэл учруулсан хохирлоо бүгдийг хариуцна. Жишээлбэл гэмт хэрэг үйлдэх замаар согтуу мансууруулах бодис хэрэгэлсэн байх үедээ ер нь эд хөрөнгөтэй харилцдаг ажил хийдэг хүн анх ажилд орохдоо за би энэний чинь хариуцсан шиг хийшин шиг хийхгүй бол ийм их хэмиг миний буруугаас хохирол учруулах боломжтой ийм учраас тэр хариуцлага чанга анханаас ажиллаж явахгүйгээс болоод хохирол учруулвал гэсэн нэг ийм 5хан тохиолдол байдаг шүү дээ. Албан томилолтын явах үед учруулсан хохирол нэгтгэсэн. Ийм 5 тохиолдолоос бусад тохиолдолд бол ерөөсөө сарын цалингаар хязгаарлаж байна. Наадах нь бол социализмын үед бүр өсгөн нэмэгдүүлж 5 нугалж 10 нугалж энэ төр төлөвлөдөг байсан шүү дээ. Тэгэхээр чи 5 10 нугалахын нийтгэл 1 сарын цалингаас хэтэрхээргүй амьдралтай хүний тэрнийг нь бодож тооцож ерөөсөө онлын зарчим тэр шүү. Онлон тэр. Энэ бол хөлсний хөдөлмөрийн харилцаанд ажил хүчнээс өөр өмчлөлийн зүйлгүй хүн цалингаараа амьдарч өөрийгөө тижээдэг, өрхөө тижээдэг хүн орж байгаа гэдэг утгаар. За яг хөө тэгээ ажил олгогч нар чи энийгээ бүгдийн төлөөрөө энд ажиллаж байгаа гэдэг тушаа шийдвэр гаргах сэтгэл юм байна. Цалингаас нь авдаг юм байна. Сэтгэлээ хуурч байгаа хэрэг байхгүй юу? Угаасаа наад хүн чинь төлөе гэж хүссэн ч байсан юу ч байхгүй нөө хоёр чихнээс минь өөр гэдэг зарчим яваад шнэ. Тийм учраас энийг нь харж үзээд сар ингээд. За харин наадахыг чи одоогийн хуулийн дээр биш үү? Тэр бүрэн хариуцлагын тэр шин одоогийн хуулийн дээр энэ хөдөлмөрчдийн байгууллагын юугаар бүр доош нь хийчих гээд байгаа шүү. Авч хаяад ерөөсөө энэ эд хөрөнгөний хариуцлагаас чөлөөлчих маягийн 30% нь болох гээд байгаа. Энэ бол харин дэндүү ажил олгогчийг хохироосон хэрэг болж. За тэр эд хөрөнгөний хариуцлагын гэрээ гэж байна. Энэ бол угаасаа эд хөрөнгөний хариуцлагын гэрээг бол тэр хүний хийдэг ажлын байр нь тодорхой хэмжээний эд хөрөнгөтэй шууд харьцдаг ажил. Эд хөрөнгөний хариуцлага бүхэн этгээд гэж байдаг. Тэр нь байгууллага дээр 1-2 дугаар гар хэвсэг сурдаг улсууд. Хоёрдугаарт нь болоод ирэхээр нөгөө хүрээ нь болоод ирэхээр ерөөсөө ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь тэр ажил олгогчийн талын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг шууд хадгалдаг, хамгаалдаг тийм чиг үүрэг гүйцэтгэдэг ажилтнууд дээр эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулна. Хийдэг ажил. Тийм учраас наад улсууд чи хизээ 1-2 дугаар гарын хэсэг сурдгаа болох уу? Хөдөлмөрийн харилцаанд дууссан үеэр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээч дуусна, хөдөлмөрийн харилцаанч дуусна. Тэрнээс нэг нь төрүүлээд нөгөөтг нь сүлдэд дуусна гэсэн ойлголт угаасаа байхгүй. Зэрэг дуусчихдээ. За тэр иргэний хуулинд байгаа гэм хорийн асуудал болоод ирж байна. За энэ бол тодорхой төвшөнд энэ хөдөлмөрийн хуультай хамт хэрэглэгдэхгүй болчихгүй болчиход байдаг юм аа. Яг 1 сарын цалингаар энэ төргээд тэг бүрэн хариуцлага дээр наадтуулсан голдуу гарч ирээд хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагатай учруулсан хохирлыг ажилтнаар нөхөн төлөвлөхөд сөрөг нөхөмжлийн хэлбэрээр гаргахад наадах чинь хэрэгтэй байдаг. Шууд байгууллага шийдвэрээ гаргах хэлбэрээр яг 132 133 өнтер чинь хэрэглэгдээд тэгэж төлсний үндсэн дээр үлддэг тэгэд төлөөд үлдсэнийг нь сөрөг нөхөмжл гаргах замаар төлөвлөх үед тэр иргэний хуулийн заалтаар уул нь хэрэглэх боломжтой. Гэхдээ манайхан тэгж хэрэглэдэг юм шиг байна лээ. Шүүгч гэсэн тэрийг нэг тоодгүй юм шиг байна шүү дээ. Сургуулийн чанараар нэг удаан хугацаар ажлаас өчөлдөж байгаа. Манай өөрөө би ингээд сургуульд яваа төвчлөө олгож өгөх.
Тэгэхээр ажиллагч нь урт хугацаагаар сургалтанд явж байгаа учраас ажлаас нь чөлөөсөн мөр хасан дэв шийдвэр тушаад байгаа юм. Хууль нөхцөлөөр төвчлөлт гэсэн юм шатншаа гарах найрсан байхгүй шүү. Ямар хуулиар наач одоохон төрийн албан хаагч дээр яриад байна уу? Өөр хөлсний хөдөлмөрийн гэрээт бусад энэ тохиолдолд сууж явсан маань ажил чөлөөлөд өгч гарч. Юмгууд нь өөрийн санаалгаар нь ажлаас нь хасан дэмжиж тушааж байгаа. за Тэгээд ирэхэд нь авахгүй ажлын харцсан шүү дээ. наач сургууль явах гэж байна намайг шийдүүлээд өгөөч гэхээр сонио ойлголт шүү дээ. Би ажиллагаа баятал гэсэн ойлгох болоод байна. Хамгийн гол нь сургууль явахдаа байгууллагынхаа зардлаар тэр хүн хамгийн гол нь сургууль явах байхгүй. Иргэн зэрэг ажиллаа орно гэсэн үгсээр гэрээд байгаа. Тэгвэл наац бол захиргааны чөлөөний хэлбэрээр зохицуулагдах ёстой нэг байгууллагын оруулаад энэ чөлөөнд байгууллагатай өөрөө зардлаа өгөөд тэгээд тэр чинь өөрөө зардлаа өгнө гэж чи өөрийнхөө хүнийг өөрөө бэлтгэж штэ. Буцааж авах болцолтойгоор гэхээр энэ чи захиргааны үйлдэл чи өөрөө дараа нь тэр харж байгаа үйлдэлээр өөрийнхөө анхны өнөө хүнээ бэлтгэх үйл ажиллагааг гүйцэтгэд байдаг. Яг нь энэ тохиолдолд бол наа чи хууль бусаар ажиллаж салгагдаж байгаа гэж тооцогдох магадлал их өндөр байна шүү дээ. Гэрээ байгуулсан. Зардлууд байгууллагаас гарсан буцаагаад авна гэсэн нөхцөл гэрээндээ заасан. Тэр бол зүгээр уг нь бол намайг би явах гэж байгаа учраас шөлөөлөд өгөөч гэсэн хүсэлтийг тэр хүн гаргасан гаргаагүй байгууллага өөрөө тушаал гаргаад чөлөө олгочих. Зүгээр тэр тушаалаар далимдуулаад өөр хүн хийчихэж байгаа юм биш үү дараагийн дарга ч юм. Тийм дараагийн даргал хийчихэж байгаа байхгүй. За энэ эргүүлэн тогтоох магадлал маш хүндэр вэ. Эрдэнэ тэнцвэртэй наадах шиг гарч лээс. За баярлалаа.